Сайн байцгаана уу? Minum Pulse podcast-ийн шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаараар бид төрийн өмчт компани засаглал, түүний ирээдүйн стратеги болон гадны хөрөнгө оруулалттай компаниуд уулуурхай салбарт үйл ажиллагаа явуулахад тулгарч буй сорилтууд, түүний гарц шийдлийн талаар ирсэн зочдтойгоо ярилцах болно. Ингээд өнөөдрийн 2 зочноо танилцуулъя. За өдрийн минь төргий. Тэгээд өнөөдрийн урилгыг хүлээж авч хүрэлцэж ирсэн маш их баярлалаа. За өнөөдөр ярилцах сэдвээ бол хэдүүлээ яг олон улсын уулуурхай салбарт хөрөнгө оруулалтын орчин нөхцөл ямар байна? За манайд бас гадны хөрөнгө оруулалттай компаниудын хувьд үйл ажиллагаа эрхлэхэд ямар байна гэсэн сэдвээр бас ярилцъя. Мэдээж бас Батбүрэг судлаач маань ирсэн байгаа учраас төрийн өмчт компани засаглал бас ямар байна? Хувийн хвшлүүдийн үйл ажиллагаа ямар байна гэсэн ерөнхийдөө нэг юм өргөн хүрээнд бас хэдүүлээ ярилцаа явчаа. Тэгээд за Эрдэнэ Монгол компанийн хувьд бол бас онцлж байгаа нь энэ жилийн хувьд бол үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болж байгаа бах барилгын ажлын үйл ажиллагааны шат дуусаад олборлолт руугаа шилжих энэ үед ярьж байгаа шиг байна. Тэгэхээр гадны хөрөнгө оруулалттай компанийн хувьд төслийн үйл ажиллагааг эхлүүлэхэд бас саад хүндрэл байв уу үйл ажиллагаа яаж яваа 2 жил гарын хугацаанд бас үргэлжилсэн баг. Зөв тэглээ. Урьж оролцсон их баярлалаа ирсэн дээр загш та. Тэгэд манай Эрдэнэ Монголын хувьд бид бол 2 олон улсын хөрөнгийн бирждэр хувьцаагаа арилжаалсан тийм компаниудын хамтарч хэрэгжүүлж байгаа төсөл. Нэг талдаа бол Торонто бол Монголын хөрөнгийн бирждэр бүртгэлтэй Эрдэнэ Resource Development, нөгөө талдаа Хонконгийн хөрөнгийн бирждэр бүртгэлтэй Mongolian Mining Corporation хөрөнгө оруулаад тэгээ 2023 оноос хойш яг 2 жилийн хугацаанд барьж байгуулад барилгын үе шат маань төгсгөлийнхөө шатан дээр тулж ирээд тэгээ ер нь 2025 онд багтаагаад бүтээгдэхүүнээ гаргацсан юм төлөвлөгөөтэй байгаа. За бидний хувьд бол баян хөндий төслийг хэрэгжүүлэхэд харж байгаа ач холбогдолын хувьд бас нэлээд өндөр ач холбогдолтой юм болов яг өнөөгийн цаг үеийн нөхцөл байдалд ялангуяа манай Монгол улсын нөгөө нүүрсний экспортын урлаг харьцангуй бас эрсдэлд орсон энэ үед тийм ээ нүүрс бус яг Монголынхаа өрснөөс олборлоод Монгол банкнд зарах боломжтой алтыг олборж гаргахаараа ач холбогдолтой юм болов. Түүгээрээ дамжуулаад Монгол төгрөгийн ханшийг дэмжих Монгол банкнд байх гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх нэг их усүр нэмэгдэж байгаад бол бид баяртай байгаа. За мөн түнчтэй олон улсын хүрээнд яг гадны хөрөнгө оруулалтыг бид нар татна гэдээ яриад байдаг. Гадны хөрөнгө оруулалтыг татахын тулд за ингээ хувь сайхан боллоо гэдээ ороод ирэхгүй. Мэдээж түрүүнд нь орж ирсэн хөрөнгө оруулагчид нь тодорхой хэмжээний амжилт гаргаад тодорхой хэмжээний ашиг хүртээд ихэх юм бол энэ бол гадны хөрөнгө оруулагчдыг хамгийн том дохой болдог. Тэгэхээр энэхүү дохой манай баян хөндий төслөөр дамжуулаад олон улсын хөрөнгө оруулагчдад бас хүрэх юм болов гэдэг юм өндөр хүлээлттэй байна. За төслийн үйл ажиллагаа бүтээн байгуулалтын үйл ажиллагаа явахад мэдээж шинэ төсөл эхлэхэд өмнө нь тухайн бүс нутагт тухайн аймагт нь бас сайн жишээ байх юм бол дараагийн төсөл амжилттай эхлэх ойлголцох тэр боломж нь арай өндөр байдаг Баянгор аймгийн хувьд бол мэдээж өмнөх түүх бол хэцүү мэдээж дандаа хууль бус олборлолт ихтэй тэнд бас яг нэг юм хариуцлагатай олборлолт явуулж исэн түүх бол байхгүй байсан баг энэ маань танаа төслийн хувьд бол хэр хүндрэлийг бий болгож ив. Ер нь зүгээр хамгийн гол төслингээ хэрэгжүүлэхэд бол уулуурхайн төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс айгүй олон янзын бэрхшээлүүдийг ингээд гаргаж ирэл тавьдаг. Мэдээж компани болгоны хувьд өөр ингэсэн сорилт хүндрэлүүд тулгарч ингэж байдаг. Зүгээр баян хөндий төслийн хувьд яг та айгүй зөв болж харсан байна. Ялангуяа Баян Хонгор аймаг маань өөрөө тийм аж үйлдвэржилт харьцангуй бас өдий хүртэл хангалттай хөгжөөгүй ийм аймагуудын нэг байсан. Өрсөлдөх чадварын хувьд бас харьцангуй сул аймагуудын маань нэг байсан. Тэгэхээр энэ үүднээсээ шинээр юм томоохон аж үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэхэд бол мэдээж нэг орг штабууд, орон нутгийн иргэд за мөн түнчлэн орон нутгийн удирдлагууд гэх мэт шинэ төдийн зүйл болохлээр бас туршлагагүй байх тийм хандлагууд тохиолдлууд бас нэлээд байлаа. Гэхдээ харьцангуй гайгүй. Ер нь бол сүүлийн 2 жилийн хугацаанд манай Баянгор аймгийн
одоо малчид иргэд маань зам өдөржил орон нутгийн удирдлагууд харьцангуй сайн ойлгож эхэлсэн. Сүүлийн үед ер нь хамгийн одоо аймагт өндөр дэмжлэгтэй төслүүдийн нэг болж явж байгаа даа яах вэ? За яг одоо бид нар ингээ яхалаа яг яхаар гоо хариуцлагатай олборлолт хариуцлагатай уулуурхаа гэдэг рүү орохгүй л байна л да. Тэгэхээр нөгөө иргэдийн гол одоо эргэлзэж байгаа зүйл нь яг хариуцлагатаар олборлолтоо явуулж чадах уу те эргээд нөгөө хариуцлагатай олборлолт гэдэг дотор ч юм бол маш олон зүйл багтаж байгаа шүү дээ. Тэгэхээр Батбүрэг судлаачийн хувьд бол одоо нөгөө мэдээж ил тод байх те компани одоо тухайн компани засаглалын асуудал бол мэдээж хариуцлагатай уулуурхаа одоо хамгийн том шалгуур үзүүлэлт болж явдаг. Энд нь саяны ярьдаг нөгөө орон нутгийн иргэдтэйгээ ойлголцох, хамтарч ажиллах те урт хугацаанд энэ хамтын ажиллагааг одоо авч явна гэдэг маань нэлээд том сорилт болдог. Тэгэхээр бас энийг одоо энэ засаглалыг бэхжүүлэхийн тулд бас анх нөгөө албарлах үйлдвэрлэл ил тод байдлын санаачлага гэдэг 16 жил өмнөх те одоо ингээ эхлээд бас манай бас нэгдээд энэ үйл ажиллагаа одоо санаачлагыг дэмжиж явж байгаа. Тэгэхээр энтэй холбоотой одоо бас яг энэ одоо өмчийн хэлбэрийн ялгаатай байдал те энэ засаглалын хувьд одоо бас ямар хуу те давуу тал сул талыг бас энэ уулуурхаан салбарт авчирч гин гэж харж байна. Одоо бас яг энэ 16 жил хэрэгжихэд те одоо нийт тол байдлын асуудал бас яг салбарын өрөөнд бас ямар байна гэж харж байна. Тийм зүгээр товчхон богинохоо түүхээс эхлэхэд 2006 онд Монгол улс энэ олбор салбарын төлөөдийн санаачлаг гэдэг энэ дэлхийн хөтөлбөр эхлэхэд л хамгийн анхны гишүүнийх нь нэг болол орж ирсэн. Тэгээд тэр үеийн нөхцөлөд бол 2005-6 онд тавхас ханж байгаа бол Монгол улс нь уулуурхаагаас хэдэн төгрөгийн татварын орлого авд юм бэ ч юм уу. Аль эсвэл аль энэ компани хэдэн төгрөгийн татвар төлдөг юм бэ гэдгийг хүмүүс мэддэггүй байсан. Тэр мэдээлэл нь ил биш байсан. Тийм учраас энэ чинь тэрийг ил болох тэгснээр энэ компани иргэдийн хооронд одоо бодит мэдээлэл солилцож илүү ойлгоцсон нэмэгт. Энэ тал руугаа бол энэ санаачлага тухайн үед бол цаг үеийнхээ үргийг гүйцэтгэсэн. Одоо бол тоо ил байх нь нэг тийм сонирм биш болчихж байгаа. Тоог бол өсөөгөө олоод авчиж болж энэ компаниуд ил тод нээлттэй зарлж байна. Яг энэ бүртгэлийн шатандаа ч гэсэн Монгол улс бол бас харьцангуй ахицсан гэх юм да. Тэр үед бол хаагур ямар мөнгө ороод байгаа. Тэр байтга хандив тусламж нэрээр явж байгаа мөнгө хүртгэлгүй байдаг тийм. Тэр юмаа бодоход бол одоо бол харьцангуй сайжирсан. Олон улсын хувьд ч гэсэн одоо тоогоо ил бодох сонирм биш байна. Түүнээс гарах импакт нь чухал болох юм байна. Тийм учраас олборлох салбарын ил тод байдлын санаачлага гэдгийг хэдүүлээ одоо ямар нэг мэдээллийг ил болох тухай хүмүүс ямар нэг нов чимийг гаргаж өгөх тухай биш. Зөв зарчмаар засаглалыг хэрэгжүүлдэг байх тухай яг уулуурхаан бизнесийг зөв явуулдаг байх тухай тийм стандарт талаас нь илүү ойлгоё гэдэг ийм хандлага бол энэ жилүүдэд явж байгаа. Тийм ч учраас ил тод байдлын санаачлагын шаардлага гэдэг зүйл нь өөрөө засаглалын стандарт болсон. Тэгэхээр тэр утгаараа энийг аваад хэрэгжүүлээд явж байгаа компаниуд олон улсад яг л одоо Rio Tinto, AngloGold, BHP бүх томчууд энийг бол манлайлаа явж байгаа гэдэг утгаараа Монголд энэ маань өөрөө дахиад энэ улс салбарын тод байдлын санаачлагын хамгийн сайн юм чинь нэг талаас нь нэг хэсэг хүмүүс луудуурхаг эсэргүүцээ ч юм уу тэр ямар нэг юмыг ил болох гоо тэмцээд байгаа тухай ерөөсөө биш. Нэг талаас иргэний нийгэм нөгөө талаас нь төр засаг тэгээд компаниуд бүгдээрээ нийлж сууж байгаа асуудлаа шийдэе гэдэг нэг тим механизм гэдэг утгаараа энэ хамгийн олдтой зүйл яваад. Тэгэхээр цаашдаа ч гэсэн тэр утгаар нь хэрэгжүүлээд аваад явах юм бол Монгол улсад уулуурхаан энэ олборлох салбар хөгжөхөд олон нийт иргэний нийгмийн дэмжлэг буюу нөгөө бидний яриад байгаа сүлийдэр байгаа нөгөө social license гэдэг юм илүү бэхжээд явах хахалагч бодож. Тэгээд social license дээр би бас ер нь онцлоод нэг юмыг хэлэхэд сая бэлгүүн захирал Эрдэнэ ресурсын жишээ ярьж штэ. Эднийх анх Монголд үйл ажиллагаа явуулж эхлээд удаачгүй байхдаа одоо Канадын хөрөнгөний биржээр бүртгэлтэй дахиад энэ давхар бүртгэлтэйгээр Монголын хөрөнгөний биржээр хадгаламж бичгээ зарж эхэлсэн тийм. Тэгээ яг тэр үед би санаж ин бэлгүүн захирлын тэр ярьсан. Энэ бол Монголын зах зээл дээрээс бид нар мөнгө усах гэдэг байгаа болно биш. Монголчуудын оролцоог бий болох гэдэг гэж ярьж байсан. Тэгэхээр тэр юм чинь тийм нөгөө орлын тэр нь өөрөө одоо үргэлжлэхээ хүч эхэлж байна тийм. Гэтэл энэ өнгөрсөн хугацаанд маш олон гадаадын хөрөнгө оруулалттай том төслүүд орж ирээд тэгээд яг энэ social license дээр одоо failed үйл ажиллагаа зогссон ч юм уу ингээд нэг юм тогтургүй байдал байнга дагалдж идэг. Тэгэхээр цаашдаа хэдүүлээ хэрвээ энэ нийгмийн ойлголт нийгмийн лиценз гэдэг юм бодтой сайн хийх юм бол Монгол улсад энэ олбор салбар хөгжих том орон зай байгаа. Монголчууд ерөөсөө заавал энэний эсрэг малчин гэхээр л уулуурхай эсрэг хүмүүс биш. Утга учирыг ойлгочих юм бол дэмжиж хамтраад ажиллах потенциалтай юм байна гэдгийг зөвхөн нэг одоо хөгжлийн төслөөс ч гэсэн харж болох гэдэг тийм. Одоо олборлох үйлдвэр дээр чинь нөгөө компани бол нөгөө төлснөө нийтэлдэг шүү дээ. Бид нар ийм одоо татвар хураамж төлбөр ингэж төвлөрүүллээ. За засаг болохоор авснаа нийтлээд за бид нар энэ хоёрыг нөө матч хийж гинөө яг энэ хоёрыг таарч гинөө гэдгийг ингээд энэ санаачлага маань ингээд хянаад явдаг те жил болгоо ингээд тайлангаа гаргаад явдаг.
За гэтэл нөгөө манай салбарын хамгийн гол зовлон чинь нөгөө компаниуд маань одоо хариуцлагатай ажиллаа, татвар хураамж төлбөрөө цаг хугацаанд нь төлөөд өгдөг тий. За гэтэл нөгөө иргэд маань нөгөө та нар ажиллаад ухаад одоо баяжаад идэг. Гэтэл бид нар юу ч авахгүй байна гэдэг шүү дээ. Тэгэхээр чи нөгөө өгж байгаа үн нь бол өөргөө гүйцэтгэгчдэг, авж байгаа төр маань тэрийг зөв хуваарлаж байгаа хэсэгтэр тий. Нөгөө төсвийн одоо нөгөө сахилга бат зарцуулалт гэдэг маань айгүй чухал юм байна гэдгийг ингээд сүүлийн жилүүдэд бол бид нар маш их мэдчихэж байгаа эрдэсэлийн салбарын хувьд бол. Тэгэхээр энэ дээр одоо бас яг энэ одоо нэгдэлт байдаг те нөгөө тан эвсэл одоо юу гэдэг иргэний нийгмийн төлөөллүүд манаас хэрхэн ажиллах хэрэгтэй юм бэ те. Одоо яг хөө чинь үндэсний зөвлөл гэж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар бас яг энэ дээр ямар байдлаар энэ одоо төсвийн зарцуулалт дээр ажиллах хэрэгтэй юм бэ те. Энэ сүүлийн нэг 20 орчим жил Монгол уул уурхай нэг юм цикл Монгол улсад болоод баг ингээд одоо хөрс нь хагараад буцаад бууж явах шиг байна тийм. Энэ хугацаанд чинь маш их юм үз тулсан. Нэгдүгürt таны хэлснээр эхлээд орон нутгт юу ч чихгүй улсын төс бүгдийн төвлөрүүлчихэд байна. Ер нь юу аваад байгаагаа мэдэхгүй байна гэдэг яриа болсон тийм. За тэгээд хоёр талаасаа тайлгнаад үзэхээр компани өгсөн цэцгийг азар болон орон нутгийн удирдлага нь аваагүйгээ байж идэг маш их зөрөө гардаг байсан. Одоо л энэ зөрөө харьцангуй баг байхгүй багассан байлээ тий. Тэр бол бүртгэлийн стандарт нь хяналт нь илүү сайжирсан байх гэдэг утгаар. Тэрний дараа хүмүүс юу нэхэж эхэлсэн бэхээр ийм их юм төлөөд байгаа юм бол надад юу наадаж байгаа юм бэ? Миний азар шороон дээр миний бэлчээрийг ашиглаад ашиглах гэдэг асуудал гарч ирсэн тий. Тэгээд тэр чиглэлээр бол ингээд баахан бодлого гэх юм уу янз бүрийн санаачлалууд явсан. Монгол улсын энэ уул уурхай салбараас болж байгаа орлогын менежмент гэдэг юм өөрөө нэм урт хугацааны тогтвортой бодлогоор юусоо яваагүй. Сонгуулийн хооронд хэн айгуу сайн нөгөө попорно гэж ярьдаг сэлэм эргүүлсэн бэ гэдгээс болоод айгуу хамааралтай явцсан. Тэгэхэд уул нь бол жишээл орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан гэж байгуулад тухайн орон нутгт үйл ажиллагаа явуулж байгаа компанийн төлсөн лицензийн төлбөрчүүд юм уу тэрнээс нь тэр санд нь оруулаад тэрийг нэг нь сумынхаа сангаар дамжиж иргэд өөрөө зарцуулах ийм тогтолцоог ингээд бас судалсаар гаргаад ирсэн. Гэтэл тэрийн сүүлдээ хэрэгжилтийн шатанд яаж завхуулсан бэ гэхээр тэртээ улсын төсвөөс өгдөг мөнгөнд тэрийг нь суудахчаар тэр нь ямар ч бонус биш. Ялгаагүй байсан ч байгаагүй ч ялгаагүй болчиход шүү дээ. Тэгэхээр одоо бол яг энэ асуудыг орон нутгийн иргэд байна ярьж. Тэгэхээр олон улсад ч гэсэн ийм асуудал байсан уу гэвэл байсан. Ялангуяа эрхэн зөрчигдөж байгаа тэр бүс нутгийн төслийн нөлөөлөлд хамрагдж байгаа хүмүүсийн хувьд яг шууд тэр уул уурхай үйл ажиллагаанаас бий болж байгаа ашигаас өгөөжөөс хувь хүртэх энэ тогтолцоо ер нь байхгүй бол төрлөө татаж авч төрөөр дамжиж хуваардаг энэ 100% төвлөрсөн систем бол ерөөсө бодчихгүй л байна. Тэгэхээр миний ойлгосноор бол энийг бас тодорхой хэмжээнд судалж байгаа. Сая одоо чинь алтгуур хөтөлбөрийг баталдаг шүү дээ. Тэрнийг дагаж гарсан засгийн газарт чиглэл өгсөн их хурлын тогтвол дээр бол энэ асуудлыг судлаад энэ орон нутгийн нөлөөлөл бүрдэж байгаа иргэд нь үр ашиг хүртдэг. Тэд нар энэ дэмжлэгийг авдаг. Тэр тогтолцоог бий болгоход хууль эрхтэн хүрээнд юу хийж чадах вэ гэдгийг засгийн газарт бас даад урагч гэж байлаа. Тэгэхээр дахиад тодтогоод хэлэхэд ерөнхийдөө эцсийн дүндээ энэ уул уурхайгаас мөнгө олоод байл гэж бодож байгаа бол тэр мөнгөөс хүртэхгүй л бол тэр нийгмийн ойлголт зөвшөлтсөл ерөнхийдөө төвхтэй багадаа шүү дээ тий. Тэрүүнийг бий болгож болох нэгдүгээр тэр бол зөвхөн тухайн газар нутгт дээр нь тухайн хүмүүс хамаартай нэг юм жижиг механизмын асуудал байна. Том дүр зургаараа Монгол улсын орлогын менежментийг яаж хийх юм бэ гэхээр үндэсний баялагын сан гэдэг асуудал ярьдаг тий. Тэгээ баялагын сан гэдэг юмыг Монгол улс янз бүрийн нэр хаяхтайгаар ингээд 10 хэдэн жил бас хийх гэж оролдож үзээд тэгээ ямар ч амжилтгүй болоод хамгийн сүүлд одоо 2024 оны сонгуулийн өмнө үндэсний баялагын сан гэдэг нэртэй хууль батлаад яг үнэ хэрэгтэй тэнд бол зохицуултын хувьд шин юм юу ч байхгүй зүгээр шин нэр гаргаж ирж тэр сонгуулийн шоу болгоод тэгээд тэндээс цугларсан мөнгөөр одоо тэр хөгжлийн сан гэдгээр ипотекийн зээл өгч гисэн тий. Тэгээ энэ бол орлогын менежментийн маш муу жишээ болж таарна. Тэгээд эргээд нэнний хор уршиг нь юу юм бэ гэхээр баялагын сан гэдэг чинь ийм балаа юм байсан байна гэдэг ойлголт хүмүүс үлдчихвээ гэж бодчих. Тэгэхээр нөгөө орон нутагт одоогийн хууль эрх зүйн зохицуулалт болохоор 10% очиж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хувь хэмжээг бас нэмэгдүүлж орон нутгийн иргэдэн нөгөөж нүхтэх төр боломжийг нь олох нь бас нэг зөв шийдэл юм а тий. Хууль эрх зүйрэнд өөрчлөлт хийх зүйл юм а гэж хэлж яах гэж бодлоо тий. Одоо эрдэнэ ресурсын хувьцааг эзэмшдэг гэдэг шиг тийм юм байх хэрэгтэй. Хүмүүс одоо нэг талаас ингэж жишээ Эрдэнэс 5-7 хувьцаа эзэмшиж тэрнээс ноогдлаа шиг аваад сувчиж шүү дээ тий. Тэрэн шиг ийм оролцоон дээр суурьсан юм байхгүй бол зөвхөн эн чинь өөрөө нэг талаас энэ үр ашгийг нь хувьцаа эзэмших замбар хүтнэ гэдэг чинь эслийн хамт үрж шүү дээ тий. Тийм ч учраас энэ төслийг амжилттай явуулахын тулд хүмүүсийн дэмжлэг бий болох хэрэгтэй. Тийм биш зүгээр тэндээс авсан татварыг хуваарлна гэдэг бол
Энэ оролцоо биш. Энэ бол өөр асуудал болж байна. Энэ бол жифнээс нөгөө халамж болж байна. Сая бид нар одоо Эрдэнэ Монгол төслийн үед 2025 онд ингээд олборлолтын үйл ажиллагаа эхэлнэ гэж байна те. Тэгэхээр энэ орд маань одоо яг хэдэн онд те одоо анх нэгдээд те ямар хугацааг туулж ийж одоо энэ олборлолтын үештэн дээр ирэх одоо эрсдэл те хэр одоо цаг хугацаа зарцуулав. Баян үндийн төслийн хувьд бол хамгийн анх 2015 онд нэгдсэн. Тэгээд тэрнээс хойш бол 10 жилийн дараа буюу 25 онд үйлдвэрлэлээ эхлэх бэлэн болж байна. Тэгээ олон улсын хувьд бол яг дунджаар бол 16 орчим жил зарцуулж байгаа шүү. Ордыг нээснээс одоо анхны бүтээгдэхүүн гартал. Тэгэхээр харьцангуй богино хугацаанд хийж байгаадаа бас бид баяртай байгаа. Мөндөнчлөө яг нөгөө талдаа бас манай Монгол улсад нэг тийм юу таарлаа. Яг түрүүч нөгөө нэг бат бүрийн маань хэлдгээр эргээд уулуурхайн салбараа ойлгож эхэлж байна. Ялангуяа одоо төрийн байгууллагууд бол одоо төсөв маань өөрөө уулуурхайн салбараас өндөр хамааралтай болчихлоо. Тэгэхээр яа харахгүй аливаа нэгэн төслүүдийг юм яг хариуцлагатайгаар явж байгаа төслүүдийг бол яаралтай явуулах хэрэгтэй юм байна гэдэг байдлаар төрийн байгууллагуудын бас харьцангуй тэмцэлтэй байсан гэж хэлж байна. Тэрний хүчинд бас ийм хурдан хугацаанд бас их боломж гарлаа гэж бодож байгаа. Саяас яг ингээд нөгөө аймагуудаар бид нар ч одоо нөгөө хариуцлагатай уулуурхайн өдрлөг чуулган гэдэг ингээд нөгөө 2022 оноос хойш ингээд 3 жил гаруй ингээд тийг явж байгаа. Тэгээ нөгөө бүс нутгуудаар яваад ингээд яг уулуурхайн хөгжил ингээд харилцсан адилгүй байгаа байхгүй юу? Дэд бүтцийн хувьд ч тэр те одоо нөгөө дагаад ард иргэдийнх нь ойлголтын хувьд ч тэр ингээд маш олон одоо ялгаатай зүйл байдаг. За нутгийн удирдлагуудын зүгээс бол хэлж байгаа нэг л зүйл үүд юм бэлээ. Ерөөсөө бид нар одоо хөгжмөр байна. Тэ гол нь ингээд нөгөө хариуцлагатай уулуурхай байх хэрэгтэй байна. Тэ одоо нөгөө урдны одоо үлдсэн шахна ах шиг байна. Хариуцлагагүй олборлолт, хууль бус олборлолт тэ эднэр маань одоо нөгөө ард иргэдэд их гүн шарах үлдээсэн байна л да. Тэгэхээр энийг одоо нөгөө залруулахадаас одоо бид нар энэ хариуцлагатай уулуурхайн кодекс буюу нэг шалгуур үзүүлэлтүүд тавьчихад байгаа шүү дээ. Одоо манай гишүүн байгууллагууд ассоциацийн байгууллагууд бол хэрэгжүүлээд явж байгаа. Тэгэхээр энэ олон улсын одоо стандартууд те одоо ялангуяа сүүлийн үед энэ доктортой хөгжил ESG гэл ингээл яриад байна. Тэгэхээр эдгээр маань одоо бас яг энэ уулуурхайн салбарт манай улсын те хэрэгжүүлэхэд одоо бүрэн боломж байна уу? Энэ засаглалын ялгаатай компаниудын хувьд те одоо хувийн хвшил байна, гадны хөрөнгө оруулалттай, үндэсний хөрөнгө оруулалттай, за листед компаниуд байна, за төрийн өмчт компаниуд байна те. Ингээд олон янзын одоо өмчийн хэлбэртэй компаниуд шүү дээ. Тэгэхээр одоо EITI бол нэг л одоо шалгуур үзүүлэлтийн олон улсын ESG стандартын хувьд бол те. Тэгэхээр ингээд дахиад шалгуур үзүүлэлтүүд нь илүү нарийсаад ингээ хэрэгжилтийг хангах шаардлага бол тэртээ түрүү үүсэж шүү дээ. Одоо нөө бирж дээр гарсан компаниудын хувьд бол хөрөнгө оруулагчид биржийн шаардлагын хүрээнд ч гэдэг юм уу те. Тэгэхээр энийг одоо бид нар засаглал ялгаатай компаниуд хэрэгжүүлэх боломж нь одоо бүрдсэн байна гэж харж байна. Энэ дээр бас таны бодлоо. ESG буюу энэ бага орчин нийгмийн засаглалын тэр тавьж байгаа шаардлага хүрээгээ бид нар энэ тодорхой төвшөнд аваад үзвэл болох байх л та. Энэ заавал байх хэвээр Монгол улсад хэрэг олборлолтын уулуурхайн үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол бага орчны чиглэлээр дор хаяж ийм стандартыг заавал мөрдөх ёстой гэдэг юм угаасаа Монгол улсад байгаа тийм үү. Тэр стандартаа жоохон ахиулаад тэгээд тэрийг хяналтаа тавиад хэрэгжүүлээд тэрийг бол харин гадна дотн том жижиг гэлтгүй бүх компаниар хэрэгжүүлүүлэх нь төрийн өөрийнх нь үүрэг тийм. Тэгэхээр тэргийг бол хийх ёстой баг. Тэрнээс илүү давсан тэр бодлогын зорилтод орчин үеийн чиг хандлагуудыг хэрэгжүүлэх нь бол компаниудын сонголтын асуудал байх хэрэгтэй. Түүнээс биш бүр юм болгоныг айгүй доктортой хөгжлөө чиглүүлээд компани болгонд тийм ачаал үүрэг өгч бас нэг зүв биш байх гэж би боддог. Тэгээ зүгээр жишээлбэл миний хувь хүний бодол бол тэгээ одоо энэ жишээлбэл карбоноос татгалзсан ч гэдэг нь Монгол улсад ногоо эрчим хүч энэ гэдэг бол бид нэр одоохондоо ярихад их тийм шүү дээ. Тэгэхээр энэ минийг бод зүгээр тийм сонголтын асуудал байх хэвээр. Зүгээр наад захын жижиг стандартаа тавиад хэрэгжүүлэх юм төрийн үүрэг гэдэг. Тийм байдлаар энийг нэг янаа санах хэвээр болов гэж бодож байна. Тэгээд компаниуд нь тэр наад захын стандарт тэр цаашлуудад өөрсдөө юу хийж чадж байгаа, ямар үлгэр дуурайл үзүүлж байгаа гэдэг бол тэр компаниудын одоо жинхэнэ менежмент засаглалын ялгааны асуудал гарч ирнэ. Одоо чинь үгээр нэг нэмээд хэлэхэд манай дээр бол одоо жишээ нь тэр олборлох салбарын ил тод үеийн санаачлага гэдэг байгаа шүү дээ. Жил болгон тайлан өгдөг тий. Бидний үйл ажиллагаанд айгүй нэмэртэй байхгүй. Яг л уулуурхайн компаниуд руу дандаа нөгөө төрийн байгууллагууд, юуны иргэний нийгмийн байгууллагууд гэх мэт ийм байгууллагуудаас бол хандив тусламжийн юунууд их ирдэг хүсэлтүүд. Тухайн хандив тусламжийн хүсэлтүүд ингээл ороод ирэнгүүт за хамаагүй болж जैन бид нар
энэ одоо яхахгүй нийгэмд хэрэгтэй төсөл байна. Яхахгүй Монгол улсад хэрэгтэй юм санаачлага байна гэдэг ингээд дэмжиж явах гэдэг. Тэгэнгүүтээ яадаг гэхээр за бид нар санхүүгийн хувьд бол дэмжийе аль нэг төсөл. Гэхдээ бид нар энийг элт тод байдлын санаачлагынхаа тайланд тусгах шүү. Та нар бас авсныгаар тусгаарай. Тэгэхлээр хоёр талаасаа айгүй хариуцлагатай болчихж байгаа юм. Тэр одоо манай Монголд угаасаа нутагшсан. Айгүй бол уулуурхан компаниуд яг энийг энэ одоо энэ элт тод байдлын санаачлагын тайлангийн дагуу бас айгүй зөв үйл ажиллагаанууд явуулж байгаа. Нөгөө талаас та хоёр дөнгөж сайхан ярьлаа ш тэр нөгөө хариуцлагын асуудал ESG-ийн тэн дээр хуучин болвол магадгүй 2000 оны ихээр 2000 оноос өмнөх Монгол улсын уулуурхан салбарын бол харьцангуй бас ядруухан байсан. Энэ уг л хэлий. Ийм ядруухан байсан салбар бол хариуцлагатай байхад бол хэцүү. Одоогийн Монголын уулуурхан салбар харьцангуй өөр. Бид нар бас манай нүүрсний салбар, зэсийн салбар одоо алтныхан ч гэсэн ер нь бол олон улсын түвшинд өрсөлдөх чадвар нь харьцангуй өндөр болсон. Тэрнийхээ хүрээнд хариуцлагатай байснараа эргээд энэ нөөрхөн бизнесийн давуу тал нь болчихж байгаа юм. Тухайн компаниуд өрсөлдөх чадвартай, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай болчихныг асар өндөр юу юм л та бас үзүүлэлт байхгүй. Тэгэхээр ингээд харин 20 жил гэдэг чинь шүү дээ. 20 жилийн өмнө одоо нөгөө алтны хоёр хөтөлбөр эхэлж байгаа үед бол хэцүү байсан гэд тэ. Тэгэхээр олон улсад ч юм бол одоо энэ уулуурхайн салбар нь одоо бидний нөгөө жишээ аваад байдаг Австрали, Канадыг үзэхэд л тэ нөгөө алтны бүүм гээл тэ Америкт хэдэн онд бий болов гэж хэлж 1800-аад 30-40 он гэл тэ. Тэгэхээр эн чинь бүр ингээд бараг бид нар 200 жилийн дараа тэдний одоо хариуцлагатай уулуурхай гэдэг ойлголтыг ойлгож эхэлж байна шүү дээ. Тэгсэн мөртлөнгөө өнөөдөр Монгол улс олон улсын ESG стандартыг ингээд аваад нэвтрүүлээд за тэрийг олон улсын одоо аудитор оруулаад ингээд өндөр үнэлгээтэй гарсан одоо сая 2-3 төслийн үед бол тэгэхээр бид нар маш богино хугацаанд энийг нөгөө одоо юу гэдэг адапт хийгээд тэ хүлээж аваад хэрэгжүүлээд хэрэгжилтийг хангаад сурцсан байна гэсэн үг байхгүй. Тийм хүмүүсийн богино 200 хугацаанд жил хөгжиж авсан авдаг яг 20 жил дотор алдаад гүйцээд авах. Тэр чинь хоцорж гарсны бас нэг давуу тал юм байна тий. Давуу тал бол би энэ дээр харин нэг юм нэмж тодгож хэлж байгаа. Монгол улсын уулуурхайн салбарт бол мэдээж ахиц дэвшил их байгаа юм өөрчлөгдөж байгаа. Гэхдээ нэг юм өөрчлөгдөхгүй байгаа нь төрийн өмчт уулуурхайн компаниуд өөрчлөгдөв. Энэ салбарыг, энэ индастрийг хойш нь татж байгаа юм гэвэл үнэн хэрэгтэй төрийн өмчт компаниуд байна. Тэгээ одоо юу гэдэг бага тогтоогдсон нөөцийн ч гэдэг юм уу лицензийн талбайгаар нь аваад үзэх юм бол Монголын уулуурхайн салбар чинь төрийн өмчт салбар болсон байгаа шүү дээ. Дийлэнхийн төрийн өмчт компаниуд хийж. Тэгээд тэд нар дээр энэ засаглалын ч гэдэг юм уу нийгмийн багал орчныг хяналт яг үнэн хэрэгтэй тийм өндөр хэмжээнд байж чаддгүй. Тэрийг гэтэл хинч нөгөө question хийдэхгүй тэр төрийн өмчт компани ийм л байх ёстой гэдэг зовчмаар ханддаг. За тэгээд нөгөө менежментийн үр ашиг нөгөө санхүүгийн ашигт байдал нь бол бас нэлээд хүндрэлтэй. Одоо бид нар угаасаа л бүгд ярьдаг боловч нэг юм юу гэдэг ямар ч нэг баримт хэллэгүүгээр ойлголцдог нэг юм бол энэгээр тойрсон төндөө олон авилгал хэл ахуулгын асуудал хүртэл байж байгаа. Энэ төрийн өмчт компаниудыг цөөлж эднэрийн эрх мэдлийг бууруулахгүйгээр Монгол улсын эдийн засагт одоо либералчлал дараагийн нэг ахиц зүйлсээ гарахгүй Монгол улсын нийгэмд энэ авилгал гэдэг үзэгдлээс одоо болохгүй тийм хэмжээнд очсон ба шүү дээ. Тэн дээр одоо тэр стандартыг нь ч гэдэг юм уу тэр засаглалыг нь сайжруулад өөр болох тийм санаачлал бол үнэ хэрэгтэй. Маш бага явж. Одоо бол юу явж байгаа хөр зөвхөн юм косметик засварууд л яваад байгаа. Туузыг нь гоё хүмүүсээр туузын тонилноо гэж бахан сонгон шалгаруулалт хийж мийгээл те. Явс ороогоо л нөгөөд нэг дүүн нээжээдэг. Тэгэхээр энэ дээр бол илүү сериус ярих хэрэгтэй асуудал. Тэгэхээр энэ засаглалын асуудал гэ яг одоо анх яриа эхлэхэд л ярьж байсан хэдүүлээ ялгаатай байдал гэдэг те төрийн өмчт, хувийн хвшлүүдийн энэ засаглалын ялгаатай байдал гэдэг ингээ зөөр яг нөгөө саяхан 100 жилээр тэмдэглэсэн салбарын үед ингээ бодоод үзэхээр бид нар эхний үеүүдэд бол дандаа л нөгөө зөвлөлт холбоот улсын хөрөнгө оруулалттай уулуурхайн компаниудтай үйлдвэрийн газрууд байсан. Тэгэхээр яг тэр соёлоор явцсан. За тэгээ 3 дахь хөрөнгө оруулагч орж ирсэн хугацаа харахаар 2003 онд Борогвол буюу Синтерагийн одоо хөрөнгө оруулалттайгаар Борогийн хөндөй одоо яг барууны одоо менежментийг нэвтрүүлж эхэлсэн байдаг тий. Тэрнээс хойш одоо бид нэг аюулгүй ажиллагаа, байгаль орчин, орон нутгийн харилцаа гэж ярьдаг боллоо шүү дээ. Тэгэхээр ингээ бодохоор дахиад нэг 22-3 жилийн өмнө л бид нар ингэ хэлсэн байгаа байхгүй. Одоо харин бид нар энэ ялгаатай байдлыг салбар дотор ялгаатай байдал шүү дээ. Тэгэхээр энийг арилгахад энэ олон улсын стандарт яг нэг засаглалын одоо моделийг өгч чадах юм болов уу гэж хараад байхгүй энэ одоо ESG стандарт. За байгаль орчны үед ийм критеритэй байх хэрэгтэй юм байна. Засаглал ийм байх хэрэгтэй юм байна тий. Хаб ийм байх хэрэгтэй юм байна. Орон нутгийн харилцаа юм байх хэрэгтэй юм байна гэдэг. Одоо сая Батбарууд зөвлөхийн хэлдгээр одоо бид нар төрийн өмчт компаниудаа өөрсдөө нөгөө засаг маань шүүмжилж байна. Тэ улсын хурлын гишүүд маань шүүмжилж байна.
алдагдaltaй ажилтдаг те тэнд одоо үр ашиг байдгүй гэдэг. Тэгэхээр нөгөө одоо олон нийтийн болгох гэдэг нэг ажлууд яригадаад байна шүү дээ. Одоо яг өнөөдрийн байдлаар хідэн компани төрийн өмчт компани үйл ажиллагаа үйлж байна. Тэрний хідэн яг ашигтай байдгийн цаашдаа ер нь яг те стратеги төлөвлөгөөгөө бас өнгөрсөн жил билүү гаргаж авах шүү Эрдэнэс Монгол нэгдлийн өрөөнд те. Тэгэхээр яг саяны одоо энэ таны шүүмжсэн асуудлуудыг шийдвэрлэхэд бас ямар одоо гарц гаргалгаа байна гэж Монгол улсад төрийн өмчт компани гэдэг ойлголтыг төрийн өмчийн оролцоотой болоод төрийн жишээ компани, орон нутгийн өмчт компани, дээрээс нь улсын төсөвт үйлдвэрийн газар энэ төр гэдэг айгүй олон статус байна шүү дээ тий. Тэднийг ингээд бүгдээрийн тавьж байгаа бүх юм төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгж хэд байгаа вэ гэхээр тоог хэлж мэдэхгүй байхгүй шүү дээ. Монгол улсад төрийн өмчийн орооч хэлж байгаа. Тэгээд бид нар сүүлийн үед 99 гэдэг нэг тоотой болсон бэл. За бидний хяналтанд бол 99 компани байна. Тэрнийд бол 30 хэд Бусдын мэдэхгүй байна. Эрдэнэс Монголд 30 хэд ах шүү. Тэгээд Эрдэнэс Монголд одоо бас нэг тэгээд нэлийн олон Эрдэнэс Эрчим соёл дээр дийлэх олонхон байж байгаа. Тэгээд ялангуяа энэ уул уурхай, дэд үцэц, цахилгаан эрчим хүчний салбар бол төрийн өмчийн доминант ийм салбар байж байгаа та. Тэгээд үр ашиг муу байгааг бол бүгдээрээ харж байгаа. Миний өөрийн PhD хийсэн судалгааны сэдвийг төрийн өмчийн компаниудын санхүүгийн эрсдэлтэй сэдвээр би судалж байсан. Монголын төрийн өмчийн компаниуд дээр санхүүгийн шинжилгээ хийгээд гадаадынхантаа бүр ингээ гадаад гэдэг нь бүр их том нэг юм ярихгүй байгаа шүү дээ. Одоо Хятад, Казахстан гэдэг ч юм уу ойр зүрийн харьцуулж болох улсуудтай харьцуулахад үр ашиг их сул баг. Гэтэл манай энэ компаниуд дээр одоо чинь Эрдэнэс 5-7 огч юм аваад үзэх юм бол стратеги маш том давуу талууд ингээд зах зээлдээ ойрхон байгаад байдаг. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийнх нь өртөг айгүй хямд байгаад байдаг. Бүгдийг нь ордынх нь нөөц нь сайн байдаг гэдэг ч юм уу те. Яг gross margin айгүй өндөр ордог. Тэгснэ баахан ингээд үйл ажиллагааны зардлууд явсаар нь байгаад эцсийн үр ашиг нь муу гардаг. Тэгэхээр тэнд юу хэлээд байна нөхөд чинь менежмент дээр л сорогдчиход байна шүү дээ. Тэгэхээр хувийн бодол бол эднэрийг тэгээд одоо яах юм бэ гэдэг асуудал болчиход байгаа тийм. Одоо яах вэ гэдэг. Тэгээд Монгол улс чинь миний хувийн бодол бол энэ олон төрийн өмчт компани Монгол хэрэггүй хөгжлөх хэвээр. Гэхдээ ингээд тодорхой аргументууд хүмүүс хэлдэг. Энэ стратеги ач холбогдолтой бол уурхаан ийм том салбарт төр заавал байх хэвээр гэдэг. Одоо тэрнээсээ бол бид нэр гарч чадахгүй юм шиг байна. Тэгвэл байлгах юм бол яаж байлгах юм бэ гэхээр энийг бол төрийн биш олон нийтийн компаниуд болох. Одоо энэ сүүлийн үед манайд төстэй одон улсад ийм загварууд байна л да. Mixed ownership буюу холимог өмчлөлийн тогтол зөө. Одоо биднээс илүү хатуу коммунист гэдэг хятад улсад хүртэл төрийн өмчт компаниудыг аль болох listed буюу нөгөө нээлттэй хувьцаат болох компани болох замаар mixed ownership руу шилжүүлээд байна. Казахстанд бас тийм хөтөлбөр зарлцаа одоо том стратегийн компаниудаа хувьчлаад эхэлсэн байгаа тийм. Тэгэд тэрний эцсийн үр дүн ямар байгаа юм бэ гэж харьцуулаад харахаар энэ бол 100% шууд төрд оролцоод шууд дарганаар удирддаг байхаас хамаагүй илүү ашигтай байна. Яагаад гэвэл энэ оюун хөгжлийн хөрөнгө оруулалт орж чинь нээлттэй хувьцаат компани болно гэдэг чинь нөгөө засаглалын тод байдлын шал өөр стандартууд тавигдаж эхэлж байна. Нөгөө эрсдийг нь ч гэсэн хувийн хөгжил хамт хүлээж менежментэд нь салхи оруулах боломж гарч ийн гэх. Тэгэхээр зүгээр иймэрхүү чиглэлээр шинжилгээг уулна хийвэл зүгээр юм шиг байлаа. Өнгөрсөн хавар бол засгийн газраас төрийн өмчийн компаниудын менежмент үр ашгийг сайжруулах хууль чөлөөний тийм хуулийн төсөл өргөнөөсөн шүү дээ. Тэгээд тэр хуулийн төсөл дээр манай дотоод гадаадын зөвлөхүүд энэ EBRD-гийнхэн энэ ажиллаад бас ерөнхийдөө төстэй судалгаа хийсэн бэл. Юу гэж анализ онцлогоо хийгээд тэгэхээр за энэ компаниудыг үнэхээр байлгах хийж байгаа үр ашигтай энэ бизнесийн үр ашигтай байж болох юм байна. Тэгэхээр эднийг ингэж хувьцат компани болох замаар төрд зөөр хяналтын багц байлгах замаар үлдээ. Ийм компаниудыг бол энэ дээр зарах уу хувьчлах ликвидит хийх боломж байна гэх мэтлэнгээр бас аюул тодорхой зөвлөмжүүд өгсөн байл тэгээ. Харамсалтай нь тэр судалгаа хийсэн хүмүүс нь өөрсдөө биднээр ийм хийлгчээд авч явж байгаа хууль нь шал өөр юм байгаа шүү гэж яриад байгаа. Тэгэхээр бод энийг хийвэл болон суурьаар нь хийх хэрэгтэй. Тэгэхээр анзаарэгдээд байгаа юм хэлж болох. Манай Монголд одоо ингэж байгаа байхгүй юу? Төрийн өмчт компаниуд гэдэг байгаа хувийн өмчтэй. Ер нь зүгээр хоёр юм хэсэг тавай. Тэгтэл төрийн өмчт компани ч хувийн өмчт компани ч хоёулаа амнаагт гэж төлдөг. Тэ ашигт мал билээ нөөц ашигласны төлбөр. Энэ нөөц ашигласны төлбөр бол шууд бүтээгдэхүүн хуваах л одоо нэг хэлбэр. Нөөц ашигласны төлбөрөө төлөөд түрүү Батбаяр доктор бас хэлсэн. Энэ төлбөрийг төлөнгүүтээ энийг ихэнхдээ нөгөө орон нутг руу оруулахгүйгээр шууд төсөв рүү авчихдээ. Тэгэнгүүтээ нөгөө талаа нөгөө төрийн өмчт компаниуд гэж компаниудынхаа ашгийг нь иргэдтэйгээ хувааж гинэ гэсэн ийм ойлголт манай Монголд ингэж төрөд явцсан. Миний бодлоор юу яах юм бол
энэ ашигт малмлын нөөц ашигласны төлбөр рүү иргэдтэйгээ хуваадаг. Төрийн өмчт яг тэр нэг өмчт компаниудынхаа ашгийг нь төсөвтөө авдаг байх юм бол харьцангуй одоо тийм Ирүүл тий. Нөгөө тогтцоо. баялагын сангаараа Тий. дамжуулаад анаатаа бүрдүүлээд Гарах юм иргэдтэй болов. очдог тий. Тэгэхээр сая Батбараа докторил дээр тэр нөгөө хятадын чинь бас яг ингээд төрөмжт компани листэд болсон. Бид нар чинь уулнаас хувьцаатай шүү дээ монголчууд ч одоо бүгдээрээ 3.5 сая иргэнэн те. Гэхдээ нөгөөх маань яг нөгөө арилжааны хэлбэрээр худалдаж болтгоо те. Одоо тэр зохицуулт нь бас ингээд одоо болтол байхгүй. Тэгэхээр нөгөө гадныхны бид нар ингээд юуг нь бол дуурайгаад тах шүү гэдэг нөгөө хэлбэр талаас нь те. Тэгээ яг нөгөө нэг ашиглагдах, хэрэглэгдэх тал дээр тэр нь байхгүй. Одоо ингээд бүгдээрээ л ISO хэрэгжүүлсэн гэж тэгдэг те. Төрийнх нь ч бай, хувийнх нь ч бай бүгдээрээ яг яваад үзэхээр нөгөө хэрэгжил тал дээр бас хаана айгүй асуудал харагдаад идэг л да. Тийм тэгээд одоо бас яг бид нар сая нөгөө ярьж байна. Орон нутгийн тэр нөгөө юунда үр өгөөжийг очиулахгүй бол одоо нөгөө өмнө гоёхан ч маш гомдолт үлдсэн билээ шүү дээ. Бид нар одоо энд хамаг газар нутгаа ашиглуулад хамаг тоосчлтанд дунд нь амьдраад яхаараа тэр ямар ч нөгөө уулуурхаа явуулдаггүй хөсгөлийнхаа ингээ бидний мөнгийг аваад идэм байгээд те. Тэгэхээр ингээ нөгөө орон нутаг дундаа хүртэл энэ маань ингээ нөгөө асуудал болж эхэлж байгаа байхгүй нөгөө нутгийн удирдлуудын зүгээс ингээ тавьж байгаа асуудлууд нь. Тэгээд өөрсдөө гоо ингээ ногоон орчинд ингээ амьдраад идэг гэх те. Тэгэхээр яа харахгүй нөгөө энийг жигд хуваарлах саний энэ орлого татварыг ч гэсэн иргэдэд жигд хуваарлах нөгөө аймаг сумдуудад ч гэсэн те нөгөө яг шудраг одоо хуваарлалт буюу одоо үнэхээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд аймагуд нь илүү авдаг те. Энэ тогтолцоогоос бүрдүүлэх нь одоо хууль эрхцэн үед одоо тэрийг шийдэх нь бас энэ нэлээд чухал юм байна гэж бол анзаарчихсан одоо яг тэр шудраг байдлыг чинь уулуурхан компаниуд заавал өөртөө бүрдүүлж яана л да. Амнат гээд бид нар чинь их хэмжээний мөнгө төлж байгаа. Амнаатынхаа хажуугаар орон нутгийн удирдлагуудтай хамтын ажиллагааны гэрээ гэсэн юм одоо угаасаа хуулийнхаа дагуу зурх шаардлагатай болсон. Тухайн гэрээний хүрээнд орон нутгийн хөгжлийн санал нь давхар нөгөө компани ч өөр бараг татвар маягаар төлбөр төлж явж байгаа. Компани болгоно гэж байгаа уулуурхан компани болгоно гэж. Тэгэхээр уг нь хэрвээ яг хуулийнхаа хүрээнд нөгөө төсвөрөө тэр төлж байгаа амнаатаараа дамжуулаад тэр шударгаас нь хэрвээ тогтгосон бол илүү одоо үржүүлээ уулуурхан салбарт хөгжөлтөн ч илүү ялбархан бол. Яг уул яг нэг тийм зөрүүлэлт хэлдэг юм Монгол улс чинь төвлөрсөн нэгдмэл улс тийм газрын баялагийг бүгд хүртэл төвлөрсөн юм одоо төсвийн тогтолцоо байх хэвээр иргэн бүрд идэх ширхтэй байх хэвээр гэдэг логик ярьдаг. За яг тэр нь бол нэг талаас үнэн. Гэхдээ тэр зохицуул таагаар явах хэрэгтэй хөө үндэсний баялагын сангаараа дамжаад ч юм уу тэр төсвийн шудраг байдлаараа дамжих хэрэгтэй. Зүгээр яг уулуурхаан бүсэд үйл ажиллагаа тэр нөгөө нөлөөлөлд өртөж байгаа газар нутаг хүн амд давуу тал олохгүйгээр тэгвэл яг л саяны хөвсгөл өмнө говийн жишээ болчиход байгаа байхгүй. Тэр байтугай төсөв татаж төвлөрүүлээд буцаагаад аймагуудтай хуваарлцдаг тэр тогтолцоондоо хүртэл шудраг усаар ханддаг. Нөгөө дарга хаанаас байна тийшээ мөнгө явуулдаг тийм. Улаанбаатар хот Хинтээ аймаг хоёр улсын төсвөөс мөнгө л аваад байдаг. Улаанбаатар жишээлбэл бас өөрөө дандаа ашигтай төвлөрсөн төсөвт мөнгө өгдөг байсан. Сүүлийн 2 жил өгөхгүй. Яг бол Улаанбаатар хотын дарга их юм хиймээр байгаа санагдсан учраас гэж. Гэтэл нөгөө өмнө гоо аймагаас болохоор шухаал татаж аваад байдаг. Тэгээ тэрүүгээр нь Хинтийг санхүүжүүлдэг, Улаанбаатарыг санхүүжүүлдэг. Энэ жил бүр 2 дахин нэмэгдүүлсэн гэдэг инфo дарга гомдлоод л шүү дээ нөгөө татан төвлөрүүлэх мөнгө. Тэгэхээр чин нөгөө газар нутагта уулуурхаа үйл ажиллагаа явуулж ухуулсны ашиг байхгүй юм бол ухуулахгүй байл та гэдэг рүү явна шүү дээ. Одоо яг ингээд зүгээр мэдээж яг бэлгүүн цахирлал айгуу гоё өдрөөр харж ин л да нөө төсөл нь эхлэх гэж байгаа тий бас яг сэтгэл бол их эерэг баг шиг байна. Одоо зүгээр нөө уулуурхаан эд нөгөө одоо маад бужигнжис үе 12 он хүртэл тий ингээд нөгөө тэрнээс хойш ингээд дандаа сааралт удаашрал явцсан шүү дээ тий бид нар одоо хөрөнгө оруулалтаа алдаад эхэлсэн. Маш олон хууль эрхцэн орчны одоо гинтийн өвчлөлтүүд хийсний үндсэн дээр тий эргээгээд нөгөө сэргээх гэж л одоо ингээд янз бүрээр үзээд байна л да. 12 оноос хойш одоо 25 хүртэл гэхээр нэг 13 жил энэ хооронд бараг нэг 5 жилд нэг л жижиг төсөл нэгдэж байгаа шүү. Яг ингээ харахаар одоо нөгөө Эрдэнэ Монголын хэмжээний тий одоо Step Gold Баян айраг хаалттай ч гэдэм үү тий. Тэгэхээр эн чинь бол олон улсад бол жижиг төсөл шүү дээ. Тэгэхээр нөгөө маш олон жил бид нар хөрөнгө оруулалтыг татъя. Одоо ойлгочлаа, алдаа ойлгочлаа, ухаарчлаа, ороод ирээчл гэдэг байна шүү дээ. Тэгэхээр ингээд нөгөө процессыг харахаар айгүй бага байхгүй. 4-5 жилд нэг төсөл гэдэг маань тий. Гэтэл бид нар илүү нөгөө уян хатан за тодорхой шалгууртай хууль эрхцэн орчны одоо шаардлага нь тодорхой байсан бол энэ боломжийг бид нараас илүү ашиглах боломж байсан болов уу гэдэг ингээд харамсч шаарддаг. Тэгэхээр одоо ингээд сая таны ярьж байгаа ингээд төрийн өмчт компаниудын засаглал нэмэгдээд тий хувийн орон зай ингээд багасаад байгаа энэ үед бид нар одоо яг энэ гадны хөрөнгө оруулагчныг өрчаад
За хайгаад болох юм бол бид нэр одоо 31% нь авнаа гэдэвэл одоо хөрөнгө оруулагч нар маань яаж хүлээж авах вэ? Тэгэхээр энэ маань бас одоо хөрөнгө оруулалтын орчин нөлөөлж байгаа нэг өвчин зүйл болчиход байна шүү дээ. Тэгэхээр эндээс одоо бид нар яг яаж гарах хэрэгтэй юм бэ? Яг одоо хүсээд бадар хөрөнгө оруулагч нар яаж татах хэрэгтэй юм бэ те? Олон улсын хөрөнгө оруулагчдын дунд тэр стратегийн орд гэдэг нэг бүр хатны мангас шиг тийм ойлголт л байна. Тэгээд одоо хурж ирээд нь хайгуулын төсөл рүү хөрөнгө оруулалт хийн гэдэг бол асар өндөр эрсдэлтэй. За мэдээж хайгуулын төсөл рүү ийм өндөр эрсдэлтэй юм руу хөрөнгө оруулалтаа хийж байгаа юм бол одоо манай Монголын банкны хүүний өгөөж ямар хувь байгаа нэг 12-оос 14 орчим хувьтай байгаа тийм. 12-оос 14 орчим хувийн ашиг аваа гарыг гэж бодохгүй л ойлгомжтой. Тухайн улсууд доотлол нь 100% ашиг, магадгүй 2-300% ашиг. Нэг үгээр Монгол руу хөрөнгө оруулж байгаа бүх улсууд л ийм л ашиг хүлээж оруулж байгаа. Тийм болох тэр альва нэг ингээ орд олдчихдаг. Тэгээ нөгөө ордыг бол стратегийн болгоно гэдэг бол нөгөө улсуудад тийм ашиг ялангуяа тэр нөгөө хувьцаа худалдаж авч байгаа жижиг хөрөнгө оруулагч нар шүү дээ. Эдгээр хөрөнгө оруулагч нарт чинь юу тийм ашиг хүртэх юуг нь хаачиж байгаа байхгүй. Ашиг нь хаачиж. Тэгэхээр орж ирэх ямар ч сонирхол байхгүй болчихж байгаа. За нэг томоохон одоо уйдлогоо шиг ч юм уу юм томоохон орд дахиад илрүүлээ гэтэл улс дээрээ бужигнаад стратегийн болгочтой юм байна. Одоо гол айдас бол тэр л байгаа яг боддоор олон улсын хөрөнгө оруулагчдад. Тэрийгэ тодорхой би хоёроос нэг асуулт асуу. Хоёр илүү мэрэгжлийн хүмүүс шиг үзэх. Одоо ингээд алт гурав хөтөлбөр гэж батлаад одоо алтаал их ухам л гэдэг яриад шүү дээ. Яг үнэндээ тийм тогтцсон яг ашиглахад билээ ордууд байгаа юу? Бараг ер нь байхгүй мөлий шүү дээ. Одоо нөгөө үндсэн орд чинь ингээд нэг 100 тонны хэдэн төслөл бороог олдоос хойш явж шүү дээ. Тэгэхээр одоо би сайн өмнөх одоо ярилцлагуудаас ч ингээ харахаар ерөөсөө нөгөө тогтоогдсон хайгуул гэдэг учраас тогтоогдсон нөөцтэй орд бол арцсангууд бага юм билээ те. Бэлгүүн цэцэрлээ үед тодорхой юу яг Эрдэнэ ресурсын жишээн дээр ярихад Эрдэнэ ресурс баян хөндийг олохын тулд 2003 онд байгуулагдсан компани шүү дээ. 2003 онд байгуулагдаад 2015 онд нээж 12 жил хайсан байна. 12 жилийн турш хайхдаа олон улсын хөрөнгийн бирж дээр 60 орчим сая доллар татан төлөвлөсөн байна. Энэ 60 сая доллараараа Монгол улсад 116 лиценз авсан байна. Тэрнийхээ 112-ыг нь буцааж өгсөн байна. 112 дээр ингээд хайгуул хийгээл өнгөрөөл ингээд яваад шүү. Тэгээд юм байхгүй болгоод нэргүүлж өгөөл ингээд. Ингэж явж ээж ганц жижигхэн төсөл болж байгаа байхгүй юу. За тэгэл ингэж залтны одоо үндсэн орд нэгдсэн түүх нь юм. Тэгэхээр би бас тэг ингэж ярмаар санагдаад байгаа байхгүй юу. Манайхаа одоо алт гурав хөтөлбөр хэрэгжүүлээд баахан гадаадын хөрөнгө оруулалт татан матан валютын нөөцөө нэмэн тэр чинь бол яг болоогүй нөгөө алаагүй багаа хэсэгдэх шиг болчиход шүү дээ. Тэрний оронд хайгуулаа эхлээд сэргээ буцаагаад сэргээ хайгуул дээр хөрөнгө оруулалт татъя. Тэхийн тулд одоо ийм давуу тал боломж олгож бид нар хүний мөнгөний төлөө өрсөлдөж байгаа шүү дээ. Тэрийгээ бид нар ерөөсөө ярихгүй нэг л их алтан дээр суучаал за одоо энийг авах ухъя гэдэг нэг юм яриатай юм шиг л уур амьсгал яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр минь бодлого бол бас чөтөж хаттай л гэж хэлдэг юм л да. Тэгэхээр сая Эрдэнэ Монгол 2003 онд байгуулсан. 3 онд тий. За 25 хүртэл чинь 22 жил тий. 22 жил явж. Дараа одоо төсөл эхлэх гэж шүү дээ. Тэгэхээр сая тэр нөгөө эхний 10 хэдэн жил хайгуул хийсэн гэж шүү дээ. 60 сая доллар босгосон тий. Энэ бол яг нэг хайгуул ихэд зарцуулагдаж байгаа тий. Тэгээд яг манад зарцуулагдаж байгаа. Шингэж үлдчихэж байгаа юм гэсэн үг тий. Тэгэхээр нөгөө яг хайгуулын зардал ч юм бол яг шингэж үлдээд байгаа байхгүй юу. Нөгөө тэнд орлого болоо тэнд ажиллаж байгаа хүмүүс тий. Одоо юу гэдгийг ингээд гэтэл нөгөө олборлолтод хүрэхэд одоо энэ компаниуд ямар ч ашиг олохгүйгээр одоо 20 хэдэн жилийг зарцуулж байгаа байхгүй. Тэгэхээр чинь бид нар нөгөө айл болох хайгуулгаа эрчимжүүлж ийс тэр нөгөө мөнгөө шингээж авахаас өнгөрсөн энэ дээр нь отоочлоо доктор хэлжсэн. Нөгөө экспортын мөнгө гэл амар их мөнгө тоон ингээ харагдаад байгаа боловч тэр чинь эргээ гараа авчдаг мөнгөө тий. Нөгөө цахилгаан түш импортынхаа юм дээр ингээ гараа авчдаг гэд. Тэгэхээр яа харахгүй нөгөө хайгуулын үйл ажиллагааг бол бид нар эрчимтэй их систем байна гэд. Тэгэхээр одоо цаашдаа яг одоо Эрдэнэ Resource Development-ийн хувьд бол хайгуулын компани тий ингээд хайгуул хийх одоо таад төлөвлөгөө байна уу тий бас яг ингээд потенциалтай ордууд бас байгаа юу тий. Тэгэхээр яг нөгөө хоёр компани хоорондоо одоо хамтарч баян үндий төслийг хэрэгжүүлэхдээ бас одоо хилцэж ярилцсан юм асуудлууд бас байдаг. Тэр ухаан асуудлуудын хүрээнд бол мэдээж MMC буюу одоо бид нар Energy Resource гэдгийг мэддэг. Energy Resource бол одоо олборлолтын ажилтны төрийн цогцлбор байгуулах чиглэлээр бол мэргэжсэн компани. Нөгөө талаараа Эрдэнэ ресурс нь бол хайгуулын чиглэлээр мэргэжсэн гэж одоо хэлж болохоор болчихлоо. Чин Монгол одоо 22 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо нэлээд хэдэн ордуудыг нэгэд илэрвчлээ. Тэгэхээр энэ хүрээндээ баян хөндийг ихний ээлжинд олборлолтын шатанд оруулж ирчээд ашиг орлоготой залгуулчаад тэгээд цаашдаа бол яг нь ер нь тэр бүс нутагт буюу Баян Хонгор аймгийн
тэр юу өмнөдөх говийн хэсгээр тийм ээ. Бас хайгуулын нэлээд олон потенциалууд нэлээд одоо потенциал бүхий тийм талбайнууд перспектив тийм газрууд байна гэж үзэж байгаа. Тэгээд тухайн одоо бүс нутагтаа бол хайгуулаа үргэлжлүүлсэн хэвээрээ байх болно. Мэдээж ингээд нөгөө уулуурхаан салбар хөгжсөн ингээд бусад бүс нутгуудыг харахад жишээ нь одоо Америкийн нэгдсэн улсын Невада гэж мууж байдаг. Невада бол алт одоо олборлолтоор дэлхийд одоо топ тийм бүс нутгуудын нэг. Тэгтэл тэнд чинь ингээд зөндөө олон юм уурхаанууд зөндөө олон ордууд ингээд олдсон байдаг. Бид нар бол баян үндэд очиод зөвхөн юуны баян үндэний ордыг одоо олборж эхлэхийн үйл ажиллагаа явуулж байна. Цаашдаа бол хайгуулт хийх тийм боломж бол байгаа л гэж харж байгаа. Юун дээр яг одоо бид хэд нөгөө дид бүтцийн асуудал нөгөө ялангуяа одоо юуны уулуурхайн салбарын хувьд бол тэ чухал одоо эрчим хүч, зам, тээвэр гэдэг ингээд логистик олон асуудлууд байна. Тэгэхээр баруун зүүн бүсүүд бол ялангуяа нөгөө аслагдсан тэ. Энэ бүсүүд бол мэдээж нөгөө хүндрэлтэй байна гэж компаниуд ярьдаг штэ. За дотор нь бас одоо нөгөө манай Улаанбаатар хотын дид бүтц тэ нөгөө эрчим хүчний одоо найдвартай байдал гэдэг. Одоо бид нар нөгөө илүү ажилтар уулуурхайг хийн одоо битгий хэл бид нар өнөөдрийн нөгөө одоо эрчим хүчнийхээ юуг яах вүлээ нөгөө станц маань ингээд шатцсан дэлбэрцэн гэл ингээд сууж байгаа штэ. Тэгэхээр цаашдаа бид нар зөвхөн уулуурхайг нөгөө юугаа бэлтгэр саваа бэлтгэдэг шиг тэ нөгөө сайлаа бэлтгэр саваа бэлтгэдэг шиг уулуурхай одоо энэ том бүтцүүд одоо төслүүдийг эхлүүлэхийн өмнө бид нар энэ дид бүтцийн асуудлаа бас шийдвэрлэх ингээд юу бол аюу чухал байгаа гэдэг. Тэгээ энэ дээр маань одоо яг ялангуяа гол одоо эрчим хүчний салбарын маань бас яг одоо 100% төрөмчт компани орог тий давамгаалжуудаа авч явж байна. Саяхан л одоо нэг энэ бөрлжүүдийн станц бол хувийн хвшлийн юугаар баригдаж байгаа шүү. Завхан руу бас нэг жижиг шугам тавигдах шиг боллоо тий. Тэгэхээр энэ дээр бас одоо бид нар анхаарах одоо цаг нь болцсон юм байна тий. Тэгэхээр энэ ялангуяа одоо эрчим хүчний одоо энэ төрөмчт компаниудын үйл ажиллагааны талаар та бас хэр судалж ив энэ дээр бас яг ямар одоо асуудлууд цаашдаа бас ямар байдлаар ажиллах төлөвтэй байна. Тий ямар байдлаар ажиллахыг нь бол одоо би юу хэлж мэдэхгүй. Нөгөө хариуцсан дарга нар хэлэх үз. Зөв ер нь бол энэ эрчим хүчний салбар бүхэлдээ дахиад нэг стратегийн гэдэг нэр өгж байгаад их ус өрнөж тэр дамжуулах сүлжээж тэр байтугай хэрэглэгчд нөгөө бүр ингээд эцсийн хэрэглэгчд дистрибьюшн хийж байгаа бүх юмыг энэ төрд ингээд 30 хэдэн жил байрлаа шүү дээ. Тэрний өнөөдрийн үр дүн гэхээр энэ ийм өрсөлдөх чадваргүй хэдэн компаниуд салбар нь өөрөө ингээд ийм эрчим хүчний хомсдолтой ийм нөхцөл байдал байгаад байдаг. Энүүнийг либералчлаад гадаадын хөрөнгө оруулалт татаад явъя гэвэл боломжууд зөндөө байдаг, төслүүдч байдсан байлээ. Зүгээр тэн дээр ялгаа авахгүй л нэг тийм улс төрийн эрх мэдлэр дамжуулж энэ дээр тогтгосон нэг ийм одоо сонирхол гэх юм уу да. Тэр юмнаас болол өнөөдөр хүртэл хаагаад ирсэн. Тийм ч учраас одоо дахиад өнгөрсөн жилээс хойш эрчим хүчний реформ гэж бахан сүртэй ярьлаа, үн нэмлээ. Хоёр тэнэмцсэн шүү дээ бүр. Тэгэл нэг жихаа үнийг нэмлээ, хоёр том гэрээ хийлээ. Тэгээ буцаага хаачих жоох. Тэгээ реформ дууссан юм уу гэмээр бол асуудал шийдэх нь тий. Тийм учраас энэ одоо яста би бол өөрөө эрчим хүчний салбарын хүн биш. Зүгээр төрөмчт компани гэдэг утгаар нь тэрийг ингээ харж ирсэн. Талаас л өөрийнхөө мэдрэмжийг хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр салбарын бүхэлд нь энэ Монгол улсын эрчим хүчний салбарыг яаж үдэн татах уу гэдэг бол тусдаа том яриа том сэдв болох юм шиг үл. Тийм нөгөө том яриа том сэдв холын юм шиг ингээд яриад байдаг. Яг нөгөө бидний өнөөдрийн юу ингээд тулгамдаад байгаа байхгүй. Тэгэхээр ялангуяа нөгөө баян үндэс төслийн хувьд бол Алтай улаастай гэдэг нөгөө баруун бүсийн юунаас авсан багтай эрчим хүчээ. Үгүй ээ одоо нөгөө яг баян үндэс төслгээд ингээд яриад эхлэнгүүт эрчим хүч дахиад нэг том асуудал. Харин тий. Манайх чинь Улаанбаатар хотоос ойролцоогоор 1000 орчим километрийн зайд. Тэгээд хамгийн ойрхон эрчим хүчний сүлжээ очисон газар нь гэхээр 100 орчим километрийн зайтай. Тэгээд тэр 100 км-тэй эрчим хүч татыгээд тэгэхээр хангалттай одоо их хэмжээ өндөр хэмжээний хүчтэй очиж чаддаггүй. Ийм одоо асуудалтай. Тэгэнгүүт бид нар яаж нэг гэхээр урагшаа нарийн сухат руу холбогдож байгаа. Урагшаа нарийн сухатаас эрчим хүч татах юм одоо давхар хэрэгжүүлж эхэлж байгаа байхгүй. Тэгээ ерөн зүгээр бид нар цаашдаа бол аж үйлдвэрийн төслүүдийг уулуурхай ч угаасаа л аж үйлдвэрийн төслийн бас асар том одоо төлөөлөгч нь шүү дээ. Тэгээ аж үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлээ, аж үйлдвэрчсэн улс болъё гэх юм бол эрчим хүчний асуудлыг шийдэхээс өөр бид нэр гарц гаргалгаа байхгүй бэл. Тэгэд манай Монгол улсын эрчим хүчний одоо өөрийнх нь их усрын чадвар нь ямар вүлээ. Тэгэнгүүт ингээд уулуурхайн төсөд болгон ийм юмтай тулгарч байгаа. Тэгээ эрх хүч нөгөө нэг уулуурхайн төслүүд тэгээд зарим тохиолдолд одоо зэсийн үн, нүүрсний үн, алтны үн ч юм уу те харьцангуй өндөр байгаа үед энэ хүү төслүүд хэрэгжиж байгаа болохоор эрчим хүчээ ингээ хувийн их усрын ингээ шийдэж байгаа. Тухайн одоо
бүтээгдэхүүнүүдийнх нь үн унтсан байгаа тохиолдолд бол энэ шинэ төслүүд одоо баригд харахгүй болчихж байгаа байхгүй. Яг тэгэхээр эрчим хүчний шийдэл байхгүй болчихж байгаа. Яг харахгүй одоо нөгөө 100 км шугамаа татах нь шүү дээ компани. Тэгэхээр нөгөө нэг бас нэг шин төсөл эхлэх юмнуудын хязгаарлаж байгаа, боомлж байгаа зүйл нь яг энэ дэд бүтцийн асуудлаа шийдэх те нөгөө тент чинь нэгэн төсөл эсвэл одоо нэлээд эдэн төсөл ингээ явж ивэл бас хуваагаад одоо явах шийдэл гарцууд бас байж болох байх л та. Тэгэхээр бид нар нөгөө эрчим хүч гэдэг нөгөө уулуурхай гэхлээр ганцхан уулуурхай гэл нөгөө олборлоод байдаг шүү дээ. Эний чинь олборлохын тулд нөгөө маш олон ийм хүчин зүйл байгаа, дэд бүтцийн шийдлүүд хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ дээрээ бас одоо харахгүй бид нар анхаарч яг ингээд бодохоор айгүй энгийн ойлгомжтой юм шиг ингээд хийчих ёстой юм шиг болтой. Яг гүн болоо айгүй олон тийм асуудал байдаг те. Одоо энэ дээр эрчим хүчин дээр жишээ нь Өмнө Говь аймгийн жишээ шүү дээ. Өмнө Говь аймаг өөрөө эрчим хүчний хомсдолтой. Станц барьчий гэд мөнгө нь байгаад байгаа шүү дээ. Нүүрс нь байна, мөнгө нь байна. Өөрсдөө барьчууд барьчий эсвэл Өмнө Говьд байгаа уулуурхан компаниуд нь мөнгө оруулаад барьчий те. Тэгэд байхад л одоо бариулахгүй эн чин 4-5 жил болов. Тэгээ одоо энэ жил дахиад Өмнө Говь аймаг бонд гаргах гэж барина гэдэг ингээ нэг юм яриа явчих 500 тэрбум орчим төгрөг. Гэтэл чи Өмнө Говь аймаг өөрөө жилдээ хэдэн 2-3 их 80-ыг улсын төсөвт өгж байгаа аймаг шүү дээ. Тэгэхээр энэний цаана нэг тийм эрүүл ухаанаар ойлгоход хэцүү юм аа гэдэг. Харин тий. Яг үнэ. Маш олон жил ярьж байгаа асуудлууд ингээ одоо юу гэдэг нь улам ингээл нөгөө бухшаал буглараал ингээл нөгөө шийдлээ хүлээгээ шийдлүүд бол байгаад байдаг тий нөгөө шийдвэрээ хүлээгээд байгаа юм олон асуудлууд ингээд байгаад байгаа нь одоо ажиулдвар уулуурхай гэдэг одоо дэд бүтцийн салбар бол ерөөсөө урагшлуулахаа болчихлоо шүү дээ. Миний нэг ганц өсөж байгаа юм тий эрчим хүч дээр. Манай Монголд одоо ингээд эрчим хүчний ингээд янз бүрийн хурал зөвлөгөөнүүд ингээд болж байгааг харагддаг. Тэгээ тэрэн дээр яригдж байгаа зүйл нь болохоор ингээд за тийм ч ногоон юм, ийм ч нарны юм, ийм салхины юм. Яг үнэндээ ингээд хэрэгжүүлж байгаа хүмүүсийн нүдээр харахад тэр салхины вэ нү, нарны вэ нү, ямар гоё вэ нү хамаа байхгүй. Эрчим хүч бид нарт ихтэй байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр тэр гоёудыг нь хэрвээ чаддгүй болвол зүгээр нүүрсээр ядгаагаа л одоо алсаад хийгээл төвшөөрөө долон босгоод өгөөч, их усүртэй босгоод өгөөч л гэдэг. Тэр хэрэгжүүлэгчийн нүдээр бол тэр л харж байгаа. Одоо яг тэрийг л асуух гэсэн чи хэлжлээ л да. Одоо нөгөө ялангуяа эрчим хүчний шилжилт гээл те нөгөө айгүй хүчтэй яваад байна шүү дээ. Тэгээд та хэдийн үед одоо зөвхөн одоо яг цахилгаанаараа яваа эсвэл нөгөө давхар одоо дизель генератораар бас энэ юугаа шийдвэр эрчим хүчээ. Генератораар. Яг одоогийн байдлаар өнөөдрийн байдлаар бол генератор байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө үйл ажиллагааны зардал өртөг бол өндөр болж байгаа хэ те. Үйл ажиллагааны зардал өртөг өндөр болохоос гадна манай Монгол улс ч юм бас яадаг үлээ нөгөө дизель тасардаг, түвш тасардаг. Тэгээ түвш тасрахлаар төсөл эрчим хүчгүй болох юм эрсдэлтэй болдог. За тэрний чинь түвш чинь тэгэл 1000 км зөөж аваач гэдэг чинь тэгэл айгүй том эрсдэл логистикийн эрсдэлээс ахуулаа гарч эхэлж байгаа. Тэгэхээр харин яг энэ маань нөгөө дандаа гадаад хүчин зүйлээс шалтгаалсан зүйлүүд байгаа шүү дээ. Бид нар олборлолтоо хийхийн тулд түүхийн эдийн ханган нийлүүлэлт импортоос хамааралтай тий буцаагаад экспортлж одоо нөгөөтгөө олборлон. За тэгэхээр нөгөө зам тээврийн логистикийн асуудлууд гэдэг энэ бол асуудлууд байгаа гэдэг. За танай төслийн хувьд бол ялангуяа боловсруулах үйлдвэр те одоо сүүлийн үеийн хамгийн цоо шин одоо ингээ үйлдвэр болж байгаа. Тэгэхээр энэ дээр бас та бүхэн маань ямар одоо шинэ технологи те инновац оруулж ирв одоо цахилгааны хэмнэлттэй гэдэг юм уу усны хэмнэлттэй гэдэг юм уу те одоо яг одоо шинэ үйлдвэрийн хувьд одоо ямар сонирхолтой мэдээлэл бид нарт дижитал автоматжуулалт те яг яг юуны баян үндийн уурхай бол яг олон улсынхаа төвшөнд болвол ер нь уламжлалт уурхайд ордог. Ганд уусгах технологи гэж нэрлэдэг. Монголд байгаа одоо энэ бусад алтны төслүүдээс юугаар ялгаатай гэхэлээ манайх чинь бол манай алтны салбар чинь харьцангуй бас хөгжлийнхөө гарааны үе шатанд явж байгаа ийм салбар. Тэгэхээр эхний ээлжинд бол ингэ шороо ордууд байдаг те. Дараа нь үндсэн ордууд ордож гисэн. Баян өндийгөөс одоо өмнө баригдсан уурхаанууд ихэнх нь нуруултан уусгах аргаар алтыг бол олборлдог. Тэр нь яад юм бэ гэхээр одоо ил задгаад одоо алтыг химийн аргаар уусгадаг. За баян өндийг нэг ялгаа гэх юм бол ганд уусгаж байгаа. Хаалттай барилга дотор одоо нэг үгээр хэлэх юм бол том бассейн барьж байгаа дотор нь таакууд хийж байгаа. Тэр нэг хуучин гадаа уусгадаг байсан юм а дотор уусгаж байна л гэсэн үг. Тэгвэл яг бид нар бас Монголын уулуурхай салбарт бас тодорхой хэмжээгээр шинэ одоо технологи нутагшуулсан гэж бас хэлж болох зүйл нь юу юм бэ гэхээр гарч байгаа хаягдл нь өөрөө хуурай хаягдл гарах юм. Тэгээ айгүй бол алтны уурхаанууд чинь ингээд алтны ч гэлгүй бусад уурхаанууд бүгдээрэл гаднаа нэг нуур маягийн юм үүсгэсэн байдаг. Тэгээ зутан илбэр хаягдлаар. Тэр баян өндийн гадна бол нуур зутан үүсэхгүй. Тэгээ гарч байгаа хаягдл нь өөрөө тийм кейк маягийн хаягдл байх. Одоо юу хэмдэ шавар маягийн хаягдл гэх юм уу тэгээ өөрөө хатж байгаа. Тэгээ тэрнийгээ бол уулаас гарч байгаа хаягдтайгаа отуулынхоо дунд хийгээд ингээ нэгдсэн байдлаар явах нь харьцангуй одоо уулуурхаан одоо олборлолтод өртөх
тэр талбайг багасгаж байгаа гэсэн үг. Тэгснээр нөгөө төслийн нийт газрын одоо нөлөөллийг нь харьцангуй байгуулах ийм нэг давуу технологиг бид нэр оруулж төгшүүлж байгаа. Гол одоо өөрчлөлтийг гэх юм бол тийм л байна да. Байна төслийн үед. Нөгөө хөгжилтэй ч гэх юм уу одоо харамсалтай ч гэх юм уу нөгөө хаалттай төсөл дээр би ч ажиллаж байсан ш хамгийн сүүлд. Тэгээд нөгөө үйлдвэрийн барилгаа бид нар улсын комисс төлөөлөж өгөх гээд тэгээд манай улс чинь одоо харьцангуй нөгөө өмнөд хөрш маань аж үйлдвэржилт хөгжөөд те эрчимтэй хөгжөөд бүр чинь тэрний хүчинд бид нар шинэ үйлдвэр оруулж ирж өгсөртөө болчихлоо шүү дээ. Одоо сүүлийн эдэн жижиг төслүүд маань те. Тэгээд цоо шинэ үйлдвэр бас өгсөрсөн. Тэгээд нөгөө галын аюулгүй одоо ажиллагааны систем нь өөрөө автоматар ажилладаг. Тэгээд тэнд ингээл нөгөө ямар одоо их үүсвэрээс гал гарч ийн гэдгээс хамаарал одоо олон төрлийн хорн янз бүрээр гарах нь шүү дээ. Тэгээд нөгөө комиссийн үнийн шаардж ирсэн нөгөө л улаан галын сараа те 2% нэг одоо хүрц сараа гэдэг нэг юм сэрэ шиг юм шаардал те. Тэгээд нэг юм автомат биш нөгөө нэг юм юу нэхэд байгаа байхгүй. Одоо энд чинь нэг юм юу байх хэрэгтэй. Одоо эргүүлээд нэг юм механикэр яадаг. Гэхдээ одоо энэ үйлдвэрт чинь тийм байхгүй гэд хэлээд. Гэхдээ одоо энэ журам дээр ингэсэн байна гэдэг нөгөө барилгын норм ба дүрм дээр ингэсэн байна гэдэг. Гүй энд чинь юм байхгүй одоо цоо шин үйлдвэр бид нар бол ерөөсөө хүн яхал юм бол галаасаа холдоож гараал аюулгүй юм дээр очиод ингээд эн чинь өөрөө ингээд ажиллах хэрэгтэй гэсэн чинь журам нь юм аа л гэд болтгоо. Монголын хөгжил дэвшил биш шүү дээ. Бид нар гаднаас импортлж оруулж ирж байгаа одоо сүүлийн үеийн технологи те одоо үйлдвэр одоо юунууд чинь маш ухаалаг те юм автомат болоод идэг. Гэтэл манай нөгөө хууль эрх зүйн орчин маань яг ингээд хөшүүн хэвээр байгаа байхгүй. Одоо нөгөө хуулиуд нь хичнээн Ром Германы хууль эрх зүйн тогтолцоотой ч гэсэн нөгөө барилгын норм ба дүрм журам маань яг нөгөө Оросын одоо юугаар явж идэг те стандартуудаа бүгдийг бид нар ч одоо ISO MNS гэ болгочихсон ISO-тай ингээд тэгэхээр нөгөө эдэр маань ингээд нөгөө хоорондоо авцалдахгүй яг нөгөө бодит төрсөн дээр ингээд буухгүй болцсон байгаа гэдэг. Тэгэхээр энийг бас би нөгөө шин төслүүдийг үйл ажиллагаагаа эхлүүлэхэд ингээд маш олон шат амжилтыг бий болгоод нөгөө уялдаагүй хамааралгүй одоо юмнуудаас хүндрэл болд юм байна да гэд ингээд харж ирсэн. Тэгээд бас яг Эрдэнэ Монгол төслийн үед бас яг маш олон тэр хэцүүг ингээд аваад за орон нутгатайгаа уулзраа болоод те ингээд энэ олон одоо хууль эрх зүйн шаардлага хангаад ингээд эхэлж байгаад нас их баяртай байна. За юуны яг ингээд бид нар цаашдаа ярих юм бол одоо яг харгуй сайн эрчим хүчтэй одоо ингээд нөгөө засаглалын асуудлууд ингээд яриа л байна те. Тэгээд ялангуяа одоо яг энэ засаглалд одоо саяны бидний нөгөө EIT дээр л ярьж штэ нөгөө нээлттэй засаглал гэж. За энэ дээр хамгийн гол үүрэгтэй чинь нөгөө иргэний нийгмийн байгууллагууд байдаг штэ тий. Тэгэхээр ингээд хүний нөөцийн хувьд иргэний нийгмийн байгууллагууд маань одоо хэрхэн тэ шинчлэгдэж хөгжиж одоо саяны ярьдаг шиг ингээд дүрм журам шинчлэгддэггүй шиг биш те бид нар нөгөө цаг үетэйгээ хөл нийлүүлж болох хэрэгтэй болчихж шээ. Нөгөө төслүүд нь төрүүлээ авчдаг нөгөөдөл нь хойно байгаад иж болохгүй. Тэгэхээр ингээд нөгөө зэрэгцэж алхах одоо тэр нөхцөл байдал өнөөдөр яг ямар вэ? Шаардлага тавина тий одоо тэд нартай чинь яг энэ одоо иргэдэд үүсэж байгаа асуудал хүндрэл за нөгөө саяны тэр төсвөө хянаад тэр зарцуулалтан дээр нь тавьж байгаа энэ дэр иргэний нийгмүүд маань одоо хэр идэвхтэй тий санаачлагтай ажиллаж чадчихэв. Тийм иргэний нийгэмч бай, төрөмч бай би бол яг энэ сэдвтэй гэх юм уу энэ үйл явцтай холбоотойгоор сүүлийн 20 жил ингээд ямар нэг байдлаар ажилласан байна. Иргэний нийгэмд алдаж гарч ажиллаж үзсэн байна. Төр талд нь гарч ажиллаж үзсэн байна тий. Тэгээд харахаар Монгол улс дугаасаа нэг ажлыг явуулдаг, урагшлуулдаг, сэтгэлтэй, зүтгэлтэй тэр хийж байгаа юм мэддэг нэг цөөхөн хэдэн хүн салбарт байгаа байхгүй юу? Бусд нь одоо өршлөжтэй гэдэг солигдчихлээ. Одоо иргэний нийгэмч гэсэн ингээд идэвхтэй энэ нийтлөө явдаг нэг хитгэн хүнд ингээд яваа. Сүүлдээ нөгөө төлөв нь баг яг юм ад үзэгдэх юм ихтэй хэдэн хүн болцсон. Одоо энэ рүү залуу хүмүүс нэргээсээ орж ирэх хэрэгтэй байх, илүү мэрэгжлийн хүмүүс орж ирэх ёстой байх. Тэгэхдээ тэр нь бол өөрөө иргэний нийгэм буюу энэ уулуурхаан салбарт ажиллаад байгаа төрийн бас байгууллагуудыг нэг тийм стереотип тогтцсон. Нэгд нэг юм тэмцдэг яадаг эсэргүүцдэг нөхдүүд гэсэн нэг тийм юм тогтцсон. Ягаад бол нэг хэсэг тийм цаг үед тийм хүмүүс тэр дүрээр их орж ирсэн байна л да. Тэ иргэний нийгэм нэрээр яг үнэн хэрэгтэй бол улс төрийн популизм хийсэн байхгүй ихэнх нь. Одоо тэдэр нь байхгүй болцсон. Тэгэнгүүт нэг тэр нэг юм имиж нь л үлдсэн байдалтай баг шүү. Гэтэл одоо зүгээр л одоо сүүлийн үед ингээд анзаарах юм бол ингээд зүгээр IT програмчин залуучууд гоё ийм сэтгүүл зүүн гоё сэтгүүлч залуучууд энэ төр тэд нар бол шал өөр аргаар иргэний нийгмийн нөгөө тэмцлээ хийж штэ тий. Шууд дата майнинг хийгээд янз бүрийн одоо инвестигейшн хийгээд тэр чинь ялгаахгүй иргэний нийгмийн ажил. Иргэний нийгэм гэдэг чинь зүгээр л нөгөө нэг уурхаа дээр очиж ахдаг хүмүүсийг хийдэггүй шүү дээ. Тэгэхээр тэр утгаар нь харуул иргэний нийгэмд
Одоо харин бас илүү орон зай нээгдэж илүү их оролцоо бий болох тэр нөхцөл бүрдэж байгаа ах гэж бодож байна. Ялангуяа энэ дижитал технологи гэдэг чинь өөрөө бүх юмыг оролцоог их сайжруулж өгч шүү дээ. Яг адилхан манай төр өөрөө бас яг энэ бас өөрчлөгдөж шинжлэхдэггүй бол төрийн зүгээс л хариуцал тэр яамны тэр газрын ингээл нэг хэдэн хүмүүс л ингээл яг л 20 жил явж байгаа. Тэд нар манаас өгчихгүй бол бусдаас нь ихэд хэрэггүй шүү дээ. Тэгэхээр би зүгээр товчхондоо хэлэхэд ерөөхдөө иргэний нэгэмч бай, төрөмч бай аль нь нэг юм шинжлэгдэж өөрчлөгдөж шинэ уур амьсгал оруулах тийм цаг бол ялч явахгүй болцсон. Зарим нэг талаар их хитж явах шиг байна. Яад үлдэж өссөн хүсээгүй зарим нь байгалийнхаа жамаар тий. Гэхдээ энийг илүү их нээлттэй болгох юм бол түрүүний би хэлжсэн EITI гэдэг энэ олон улсын санаачлагын хамгийн гол давуу тал ололттой зүйл нь иргэн нийгэм төр компаниуд зэрэгцэж сууж байгаа асуудал яриад шийдэл гаргадаг энэ механизм бол тийм олон биш тий. Одоо бид нар ингээд нөгөө ажил олгогч ажилтны гурван талт хилцээр мэлцээргээс өртөө юм хичнээн олон жил ярьж байгаа. Тэгэл тэр чинь хэлбэр төдийл байдаг. Яг EIT-ийн хүрээнд л маш бодиттой одон шинжилгүүд гарсан. Түрүүний яасан тоо ойлтоод болохоос ахуулаад иргэдийг оролцуулдаг болсон. Одоо сүүлийн үед бол энэ нөгөө эцсийн өмчлөгчийн асуудал дээр сүүлийн хэдэн жил ярьсаар байгаад энэ бол бас нэлээд чухал болсон тийм. Зэт бодоод ил гараад ирж байна тийм. Яг өнөө одоо нөгөө хүний нөөцийн асуудал ингээл нөгөө бүхэл салбарт те нөгөө компани, иргэний нийгэм гэдэг тэд нар маань одоо нөгөө зэрэгцэж алхахгүй бол бид нар нөгөө энд нэг нь ингээд төрүүлчих гээд нэг нь хоцроод ингээд чаргууцалтаад идэг энэ нөхцөл байдлыг хажиглагдал байгаа л да. Тэгэхээр шинэ төслийн хувьд бас одоо хүний нөөцийн бүрдүүлэлтэн дээр те хэр байв, хүндрэл юу байв, ер нь одоо флотацийн алтны одоо боловсруулах үйлдвэр те тэн дээр ажиллах одоо хүний нөөц ер нь байж хангалттай байна уу те. Ялангуяа одоо саяны ярьж байгаа бидний нөгөө оролцогч талуудтай хамтарч ажиллах те хүний нөөцийг бас бүрдүүлэхэд ямар одоо асуудал тулгарч байна. Зөв. Хүний нөөцийг альхоор орон нутгийн иргэдийг нь л оролцуулах хэрэгтэй юм байна. Ер нь уулуурхаан төслүүд дээр. Тэгээ ер нь тухайн төсөл хэрэгжиж байгаа сум одоо дүүрэг байд юм уу? Тухайн одоо бус нутгийнхан иргэдийг нь альхоор олноор оролцуулах юм бол тухайн одоо нөгөө бус нутгатаа орох эдийн засгийн хөгжин нэгдүгээрт нь илүү. Хоёрдугаарт нь нөгөө иргэний нийгмийн чинь юуг нь дэмжлэгийг авах. Тийм одоо бас хүлээн зөвшөөрөх магадлал нь өндөр. Тийм ч үүднээсээ бид бол харьцангуй одоо нөгөө шинжийн сумаас залуучуудыг сургаж авах энэ ажилдаа илүү их анхаарч байгаа. Тэгэхдээ нэг зүйл манай Монголын одоо бусад салбарынхан тэгэхээр бас бүгдээрээ гараа өргөөл ороод ирнэ. Уулуурхаан салбар бол үнэхээр хүний нөөцийн дутагдлалд орцсон. Одоо яг бүх нээлттэй байгаа, бүх одоо шаардлагатай байгаа ажлын байраа 100% бүрдүүлсэн уулуурхаан компани бол одоо юм байлаа нэг нөгөөлөд байхгүй тийм. За ялангуяа энэ нөгөө боловсруулах үйлдвэрлэл ороод ирсэн. Харьцангуй нөгөө операторууд буюу тэр нөгөө илуурхаан ажиллах хүчин бол харьцангуй бас бэлдэх хугацаа ч харьцангуй бага. Тийм үүднээс арай дээр үйлдвэрлэлгээ тэгэнгүүт яхахгүй уулуурхаан компаниуд үйлдвэр дээр боловсруулах үйлдвэр дээр одоо хүний нөөцийн дутагдaltaй байгаа. Тэгэхээр бид нөгөө цаашдаа тэгээд нөгөө нэг үйлдвэр дээр ажиллах инженерүүд гэдэг ингээ хаагаад эхлэнгүүт яхахгүй нөгөө мэргэжлийн сургуультаас орцсон байх хэрэгтэй. Тодорхой хэмжээгээр боловсрол авцсан байх хэрэгтэй юм. Инженерүүд болцсон байх хэрэгтэй байдаг. Инженерүүд тотмог байхад. Гол асуудал нь тэр л байна. Яг үнэ одоо тийм болохоор нэг ирээдүйн инженер гэж бид нар нэг яриад яваад байгаа чинь тэр шүү дээ. Тэр шинэ технологи дээр мэрэгжилтэн бэлтгэхийн бодлого хаана явж явах хэрэгтэй вэ? Одоо наад чи яг асуудал харин тий. Одоо би бүр яг наад асуудалтай чи ингээ хайгаад гүгээд хэвтэй. Нөгөө салбарын асуудлаа харах юм бол салбарын яам дээр ингээ бодлого нь зангидагдаад энэ дотор чинь бүх бодлого байх хэрэгтэй байхгүй нөө хүний нөөц хөрөнгө оруулалт тий орон нутгийн харилцаа гэдэг ингээ цогцоор нь хардггүй. Тэгэхээр нөө өнгөрсөн одоо хугацаанд бид нар ерөөсө тэн дээр ингээ төвлөрөөгүй юм бэл. Ерөөсө хүний нөөцийн бодлого бүр ингээ хайцсан. Тэгээд одоо нөгөө компаниуд бол ярьдаг юм нөгөө орон нутгийн харилцаа асуудалтай байна тий. За хууль ингээ хэрэгжүүлэхэд хэцүү байна гэл ингээ нөгөө бүх асуудал яриад байдаг. Ингээ харахаар ихэнх нь нөгөө за инженерүүд бол яг инженер ажлаа хийчихэж байгаа. Тэр бол нэг тийм хүндрэл үүсэхгүй. Олчвол юм бол тий нөгөө байвал гэтэл яг ийм эмзэг харилцааны ажлууд дээр хүний нөөц ерөөсөө байх ойлцоо. Би саяны асуултыг асуудаг нэг юм бас зөвхөн энэ уруухан салбар биш Монгол улсын бусдын салбар дээр харахаар яг нэг тийм gap угаасаа байт юм л. Монгол улсын эдийн засаг ирээдүйд ямар болох юм бэ, ямар салбарууд бий болох юм бэ гэдгийг судалдаг тэр эдийн засгийн нэгдсэн бодлого гэдэг юм эдийн засгийн хөгжлийн яамд байна. Яг ингээд мэрэгчлээ болсон бэл чинь ялангуяа нөгөө үйлдвэр дээр ажиллах гэж байгаа одоо институт ч юм уу те тэр ямар мэрэгжлийн хүмүүс эрэлттэй болохын гэдгийг нь судлаа. Тэгээд тэр институт дээрээ сургах хэвээр ажил нь гэр бүл хөдөлмөрийн яам дээр багш. Бүхэлдээ Монгол улсын боловсролын салбарын агуулга контентыг гаргах хөдөлмөрийн хийх ажил боловсролын яам дээр байна. Тэгээ энэ гурав хоорондоо зохицохгүй болохоор
шал өөр юмнууд гард юм билээ. Би яг нэг сүүлийн үед нэг ажилтай холбоотойгоор энийг судлаад үзэхэд яг тийм хөдөлмөрийн судалгааны хүрээлэн гэдэг нь судлаад Монгол улсад ийм эрэлттэй мэрэгчлүүд яг салбарууд хөгжих чинь тийм хамгийн түрүүнд уулуурхаа байна. Дараа нь барилга байна гэд тавьчихж байгаа. Тэгснээр боловсролын яам нь Монгол улсын тэргүүлэх ажил мэрэгчлүүд гэж жагсаалтууд гарах нь энэ шал өөр ингэдэг ч юм уу. Яг тийм ялгаатай байдал гарч ирсэн. Нөгөө одоо тэргүүлэх салбар гэж тавьчихдаг. Тэнгүүд тэн дотор нөгөө хөдөө аж ахуй, уул уурхай, барилга дэд хүч гэдэг уул нь байж байгаа салбар дотор наа. Тэнгүүд тэргүүлэх мэрэгжил гэдэг дээр нь эдийн засаг юу гэж шал өөр мөрчлөд ороод ирдэг. Тэгээ энэ нь нөгөө хооронд давцалтдаггүй. Тэгээ бид нар яг сайн таны хэлдэг нөгөө эрэлт нийлүүлэлтээ ерөөсөө мэдэхгүй байгаа учраас нөгөө нийлүүлэлт их одоо боловсролын байгууллагууд чинь мэдэхгүй байна гэдэг нөгөө салбарынхаа хэмжээнд бид нар нэг эрэлт нийлүүлэлтийн судалгаа гэд хийж үтсэн. Тэгээ тэн дээр бол ерөөсөө нөгөө компаниуд бол ер нь ажил хүний нөөцийн бүрдүүлэлт нэг 70-аас 80% л явж байгаа юм бэл. Ерөөсөө нөгөө саяны 100% биш гэдэг нь үнэн багхгүй. Тэгээд мэрэгжлийн нарийн мэрэгжлийн буюу нөгөө эмсүүтээр одоо боловсрол олгох боломжтой тийм ажлын байрны эрэлт нь бол бүр маш өндөр байгаа юм бэл. Тэгээ тэр нь бол бүр бараг 60% одоо дүрэлттэй. Ерөөсөө 40% ингээд ажлын байр байгаад идэг хүн ололтоо ойлцсон. Тэгэхээр бид нараас саяхан нөгөө уржигдар аквар сайттай уулзаад эмсүүтэй нөгөө төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд тэ нөгөө идэвхтэй ажиллах менежментийг нь авч явах юуг нь одоо хамтраад хийгээч. Уулзсан компаниуд бол төвтэй тэргүүн нөгөө боловсруучнээ бэлтгэж авч байгаа. Тэн дээрээс төрийн дэмжлэг үзүүлээ хамтраад явахгүй бол одоо эмсүүтийн юу ч юм уу орхигдсон нэг 100,000 төгрөг лөө 70,000 төгрөг өгөөл яваад идэв гэсэн чинь тэрэн дээр нь бол хүмүүс орхоо болцсон нэг ийм нөхцөл байдалтай. Тэгээд таны хэлдгээр яг нөгөө яам болгоноос нэг тоо авт юм билээ. За нөгөө хідэн хүн хэрэгтэй юм бэ гэдэг нэг ажлын байрны нэг юунууд дээр нэг тэдэн үг гэл нэг тоо өгдөг. Тэрэн дээр компаниуд даасч авдггүй те нэг тиймэрхүү л нэг юм хэлбэрээр яваад байдаг. Тэгэхээр яа харахгүй одоо нөгөө хүний нөөц дутагдaltaй байна гэдэг чинь уул хоош бүх салбар яриад байгаа чинь шалтгаан энэ юм байна л гэж утсан шүү дээ. Одоо тэгээд энэ дээр бас ингээд бүр ингээд гүнзгийрүүлээд яриулт чинь бүр их гүнзгий агуулгаар орох юм бэл. Одоо жишээ нь олон улсын эмсүүд төр ч юм уу тэр нөгөө салбартаа хамтраад хөтөлбөрөөр гараад яг ажлын байран дээр ямар чадвартай хүн хэрэгтэй байна тэрийг бэлдэж өгч штэ. Манайх болохоор тэр салбараас тасардсан нэг хүн тэнд сууж байгаа хөтөлбөр зохиогоод байгаа штэ. Харин тий. Нэгдүгээр, хоёрдугаар дээрээс нь тийшээ ялангуяа инженер техникийн ажилтнуудын чинь зүгээр 2-3 жилийн темсэрч үйдтгүүл чинь багаас нь суур нөгөө систем боловсролдоор суурийн тавих хэрэгтэй тий. Их хвшлэнгээр нь яриул айгүй их асуудал үүд юм билээ. Тэгэхээр нөгөө нэг уялдаа холбоогүй байдал ингээд тий төрийн байгууллагуудын ч тэр уялдаа холбоогүй байдал бол энэ дээр бол маш том ингээд асуудал. Ядснаад манай уулуурхай астац маань өөрөө туяа захирч одоо ирээдүйн инженерүүдгээ хөтөлбөр гаргацсан явж байгаа юм. Тэнийг бас би жоохон ярьж үзэхтэй бас нэг ярьж үзээс. Ирээдүйн инженерийн хувьд бол яг бид нар эхлээд бол нөгөө одоо нэг сар дадлагч хугацаанд ажилладаг шүү дээ оюутнууд. Тэгээд ажлын байран дээр гараад ирэхлээр би яг шинэ төсөлтөөр аваад дандаа шинэ нөхдөд аваад одоо сурахад 2 жилийг зарцуулж байгаа байхгүй. Яг тэр нөө мэрэгжилт нь ингээд оруулаад одоо ойлгодог хүртэл нь тий. Тэрний оронд зөв нөө дадлагжих хугацааг нь 3 сартаа болгоё. Тэндээ яг цалинтай ажиллуулад эргээд нөгөөх маань онлоо очиж сонсохоор арай өөртөө за би газар дээрээ гараад нэг юм хийх юм биш үү. Очоод энийг ингээ онлоо сурах юм биш үү гэдэг ингээд нөгөө арай илүү бэлтгэгдсэн боловсруучсан бэлдээд авах боломжтой байна гэдгээр санаачилсан. Тэгээд нэлээ их сургуулиудаар яваад энэ дээр ажиллаж одоо 3 жил ажиллаа энэ хүний нөөцтэй ч одоо тэгээ бүр сүүлдээ ингээ явсаар агаад эн чинь нөгөө суур боловсролын асуудал юм байна. Ерөөсөө одоо нөгөө Оксфорд, Кембриж гэл ингээл яриад байдаг те. Манайх ч нөгөө цөм хөтөлбөр яриад байдаг те. Ингээ ялгааг нь харсан. Одоо би бүр тэр нөгөө эцэг эхчүүдийнх нь нөгөө Оксфордын сургалтанд хүртэл суугаад ингээд яасан чинь бид нар ч ерөөсөө 1-р ангиас эхлээл нөгөө эсээгээ бичээл тэгэл нөгөө science, math, science, англи хэл гэл ингээл бүгднгийн сурчтай юм байна. Тэнгүүд эссе бичиж байгаа хүн чи яг амар логик сэтгэлгээтэй те харьцуулна, дүгнэлт хийн, анализ хийн тэгээд ингээд эцсийн юу гаргаж байгаа байхгүй судалгааны одоо материал те 1-р ангиас ингээд сурчтай юм байна. Гэтэл бид нар чинь нөгөө ерөөсөө манай цөм хөтөлбөр чинь зохиомж тэгэл бичиж дим байна. Тэгэл би ирээдүйд эмч болол би одоо аав болохоор ээж болохоор гэд ингээд ангууд одоо би бүр тэрний үр дүнг нь яаж харагдаж байгаа гэхэл нөгөө фэйсбүүкээс хардаг шүү дээ. Нөгөө уянгалсан шүлэг яруу найрагт маш их автдаг те нөгөө ерөөсөө судалдаггүй бид нар ингээл нэг юм янгот тэгсэн гэж штэ гэдэг нөгөө их үүсвэргүй мэдээлэлд ингээд олноороо автдаг. Тэгэхээр нөгөө боловсролын систем нь ингээд анханаас өөр ялгаатай явцсан хүмүүс чинь бид нар нөгөө гадаад сургуульд манай залуучууд орохдоо эссе бичгээ хөрх юмтай бүр сүүл сурч байгаа шүү дээ 10 дугаар ангид төсөөд ч юм уу одоо миний үед л тэгдэгсэн нөгөө сүүл нэг курсээр эссе бичиж сураал нэг юм их сургуульд ороод идэг. Гэтэл нөгөө бүр энэ чинь 10 жилийн ялгаатай байдал байгаа байхгүй юу. Гэтэл гадныхан чинь нөгөө анхнаасаа энэ хөдөлгөөн авцсан бүх анхаачны мэдээллийг тэр сайенсаараа ч юм уу дамжуулаад ингээ мэдчихийдэг. Их сургуулийн боловсролгүй ч гэсэн эмсүүдээр явцсан ч гэсэн одоо биднээс илүү мэдээд идэг штэ. Тэгтэл чи манайхан ч нөгөө дээд боловсролтой мөртлөнгө одоо нэг дээр үгч нэг скаут гээл наад захын л одоо бид нар хөдөө хээр одоо төөрчлөө гэхэд яах вэ гэл ингээл нэг элементарны юм ачсан ингээ нөгөө мэдхээ болцсон нэг тийм боловсролтой юм шиг мөртлөнгөө
боловсралгүй юм шиг ийм хүмүүс айгүйх болцсон Би юм нөгөө гэж түрүүний асуултын гол логик дээр байхгүй. Уул уурхай салбарын мэрэгчтэй ажилтныг бэлдэнэ гэдэг чинь уул уурхай яам ч юм уу уул уурхай ассоциацийг хийх ажиллаж ш. Монгол улсын боловсролын тогтолцоо өөрөө нэг юм нөгөө хөдөлмөрийн зах зээл нь ирээдүй технологи хаашаа явж байгаа тэрэнд нийцсэн юм өвчл харсан тогтолцоо болж байгаагүй байгаатай холбоотой ч юм да. Тэгэхээр чи ингээд нөгөө одоогийн байгаа нөхцөлөө бид нар яг үнэлээд те энэ дээрээ одоо ямар арга хэмжээ авах уу гэдэг дээрээ бүр ингээд уул суурьтай хийхгүй болвол одоо нөгөө тэргүүлэх салбар уул уурхай эндээс орлогоо бүрдүүлж гэсэн мөртлөнгөө энэ дээр нөгөө хүний нөөц ерөөсөө бэлдээгүй. За хууль эрх зүйн орчингээ баахан хууль үйлдвэрлэсэн мөртлөнгөө тэрний хуульчнаар л үйлдвэрлэсэн. Тэгтэл тэрнийхээ хэрэгжлийг хангадаг хүмүүсийг бэлдээгүй. Орон нутгийн харилцаа гэдэг энэ харилцааны ажил дээр инженеруудыг явуулаад байдаг те. Инженер гэдэг чи одоо тоо боддог шал өөр сайенс суурьтай хүмүүс чинь харилцаан дээр хамгийн дутагдaltaй хүмүүс тэнд ингэ ажиллаад байгаа байхгүй. Тэгэхээр яа харахгүй нөгөө бид нар өнөөдөр хэрэгцээ нь юу байгаа юм? Тэрэн дээрээ бүр системтэйгээр яаж бэлтгэв? Тэгээ бүр сүулдэ явах юм бол эн чинь нөгөө суур боловсролын систем ингээ асуудалтай байна гэдэг ялгаа харагдаж байгаа байхгүй. Тэгээд бол орхисон. За энэ бол нөгөө манай ажил биш юм байна. Тэгэхээр нөгөө Атрын аян гэдэг шиг одоо нөгөө бид нар яа харахгүй инженер гэдэг үү те одоо ямар ч гэсэн инженер эмсүүтийн хэмжээний боловсролыг хэн нөхөн ямар системтэйгээр яаж явах уу гэдэг дээр бүр ингээд одоо төрийн хийх айгүй том ажил ингээ хүлээгдэж байгаа юм байна да л гэж ингэж харсан шүү дээ. Ямар ч байсан одоо ингээд бидний одоо ярьж байгаа энэ засаглалын ялгаатай байдал бас энэ салбарын одоо тий цаашдаа хөгжилд бол нэлээд чухал байх юм байна. Нөгөө илүү энэ уулахын салбар чинь үр ашигт суйрлах хэрэгтэй болохоос биш те нөгөө одоо илүү ашиггүйчс ингээ ажиллаад байх одоо шаардлагагүй юм байна тий гэдгийг бас ингээд яаж авах шиг байна. Тэгэхээр энтэй холбоотой бас нэлээд олон хууль эрх зүйн өөрчлөлтүүд хийх хэрэгтэй болж байна гэж харж байна. За ялангуяа одоо нөгөө шинэ гадны хөрөнгө оруулагчдын хувьд бол нөгөө хайгуулаа арчимжуулах те одоо яа харахгүй дараагийн нөгөө ордуудаа нэх гэдгийг бол одоо бүхэл нөгөө манай одоо подкастад оролцож байгаа хүмүүс маань хэлж байгаа. Тэгэхээр энэ дээрээ бас бид нар одоо нэлээд шийдэл хүлээсэн ажлууд бол их байна гэж харж байгаа. Тэгээ энэ бүх мессеж маань бас бид нар одоо шинэ засгийн газарт те одоо тэдний кабинетэд ажиллаж байгаа сайд нарт бас хүрээсэй гэдгээр ингээд хийж байгаа. За миний бас асуугаагүй те та бүхний одоо хэлхийг хүссэн салбартай холбоотой асуудлууд байлаас ингээд хэлж болно. Зөндөө ярьчтай доо одоо хасан. Гайгүй юу. Миний хувьд болохоор энэ манай уул уурхайн салбар ялангуяа манай уул уурхай үндэсний ассоциац одоо сүүлийн үед хийж хэрэгжүүлж байгаа ажлууд нь би бол маш талархалтай хандж явдаг. Тэгээд уул уурхайн компаниуд маань бүгдээрээ нэгдэж нийлж бас чадчихээн. Үүнийг одоо нэг дор зангидж байгаа одоо Эрдэнэт захиралтаа маш их баярлалаа. Тэгээд ийм одоо олон нийт хүрсэн контентийг ялангуяа Батбүрүү доктор шиг улсуудыг олноор ингэж оруулж бас зөвхөн салбараараа нэлээд суугаад байхгүй тийм ээ. Хөндлөнгийн бас ийм одоо нийгэмд хөлөнд шүргсэн мэрэгчлэтнүүдийг олноор нь одоо оруулсан ийм контентийг улам олноор хийгээсэй гэж бас хүсэж байна. Айгуу сайхан подкаст болж байна. Түрүүчийн дугааруудыг үзсэн. Энэ удаагийн дугаарт орж байгаад их баяртай байна. Баярлалаа. За баярлалаа. Тэгээд яг хөө бид нар одоо нөгөө ассоциацид би одоо ажил 3 жил гарна л болж байна л да. Тэгээд ингээд нөгөө харахаар яа харахгүй нөгөө уул уурхайн салбар гэдэг маань нөгөө төлөвшил аюу сайтай юм билээ. Нөгөө одоо энэ компани гэхгүйгээр те нөгөө компани болгоны удирдлагууд сионор маань илүү нөгөө нэг компани ирэх шиг гэхээсээ илүү нөгөө нийтлэг ирэх шиг хардаг те. Яг ингээд салбарын урт хугацааны бодлого цаашдаа бүр нөгөө улс орны одоо эдийн засгийн хувьд те яаж явах хэвээр яаж өсөлттэй байх уу гэдэг дээр илүү их төвлөрт юм билээ. Тэгэхээр бас ингээд ассоциацийн үйл ажиллагаач тэрнийхээ одоо хэрээр те эн чинь нөгөө нийтлэг ирэх шиг харж байгаа болохоор нэлээд бас үр дүнтэй явж байгаа гэж харж байгаа. Тэгээ тэрний нэг одоо том оролцогч тал нь бол яа харахгүй иргэний нийгмийн байгууллагын салбарын те энэ маань бас яг ингээд зөв утгаараа хөгжөөд одоо байгаа тэр нэг зарим дутагдaltaй одоо тэр нөгөө таны түрүүний хэлдэг нөхдүүд биш те яг жинхэнэ иргэний нийгмийн байгууллага эндээ байдаг хяналтаа тавьдаг саяны тэр нөгөө EIT-г маань гол зорилго тэр төр хувийн хвшил те одоо яг энэ харилцааг зөв зохицуулдаг тэр югаараа бас яваасаа гэж ингээд хүсэж जैन. Тэгээд өнөөдөр хүрэлцэж ирсэн та хоёрт маш их баярлалаа. Тэгээд төслийнх нь одоо шинэ ажилтнаас амжилт хүсэж байна. За баярлалаа.